За сайн байцгаана сонсогчдоо. Өнөөдөр би 50 руугаа залгаж 2019 онд дүгнсэн яриа хийх юм уу гэж бодож байна. Тэгээд л яг одоо хамтдаа 50 руугаа залгацгаая. За баано бэлгэнэ. За сайн уу орой минь үргээ 50. За өглөөний минь төргий. Маш их баярлаа. За яг одоо Улаанбаатар хотод биш ээ. Оюутлогоо дээр хэдэн цаг болж байна? Оройны 8 цаг 48 минут болж байна. Өнөөдөр энэ өдрийг ашиглаад 2019 онд дүгнсэн яриа хийх гэж байна. 50-надаа энэ оны төгсгөлийн сүүлийн адаг хэдэн өдрүүдийн бас мэндийг хүргье. За чамдсан энэ гайхалтай одоо өнгөрсөн оноо дүгнээд ирээдүйнхээ 2020 онд юу их талаараа хамтдаа ярилцах гэж. Тэгээ зөвхөн өөрсдийнхөө талаар илүүтэйгээр ярихаас илүүтэй өнгөрсөнд орж авсан хүмүүсээс олсон унсан ном гэдэг юм уу, болж өнгөрсөн үйл явдал ч гэдэг юм уу, тэр болгоноос сурсан зүйлүүдээ хүмүүстэй бас хуваалцъя. Тэгээ эндээс яг би юу ойлгох гэдгийг хэлье. 20-р үүн дээрээ дөрөөлөд 2019 оноос илүү 2020 оныг бий болгохын тулд бид нар цааш юун дээр анхаарах хэрэгтэй вэ? 2020 онд би юу хийх вэ гэдэг талаараа ярих гэж бид хоёр товлсон байгаа. Тэгээд ямар хуу бүтцтэйгээр яаж ярих вэ гэдгийг бэлгүүнөө минийнээс танилцуулах нь зүйтэй ах тий. За тэгэхээр ерөнхийдөө бол бит хоёр подкаста яг энэ дугаараа хоёр хэсэгт хувааж байгаа гэж ойлгож байна. Гэхдээ эхний нэгдүгээр хэсэг нь бол хамаагүй том хэсэг. Тэр нь юу гэхээр 2019 онд дүгнэх. За энэхүү нэгдүгээр буюу том хэсэгтээ бит хоёр ерөнхий 3 одоо бүлэг сэдвийн хүрээнд бол ярина. За эхний бүлэг сэдв нь болохоор талархал. Талархал гэхээр бит хоёр одоо энэ хүү сэдвийнхаа хүрээнд одоо тэр хүнд баярлалаа, энэ зүйлд баярлалаа гэд өнгөрөхөөс илүүтэйгээр яг юу сурсан, яагаад талархаж байгаа гэдгийг ухаж тайлбарлах байгаа. Тэгснээрээ зэрэг бит хоёр өөрсдийнхөө энэ жилийн амьдралын түүх туршлага дээрээс өгч болох магадгүй хамгийн үнцэнтэй зүйлсээ өгөх юм болов. За хоёр дахь одоо энэ хэсэгтээ болохоор ярих зүйл нь энэ жил авсан зөвлөгөө буюу одоо бусдаас авсан, бусдаас нээж олж илрүүлсэн үнцэнтэй зүйлсүүдэд хуваалцсан. За гуравт нь болохоор өөрсдийнхөө одоо дотроо бодож боловсруулсан амьдралын сургаал, сургамж ухаарлаа хуваалцах байгаа. За тэгээд энэ дээр үндэслээд одоо подкастынхаа сүүлийн хэсэг бол 2 дугаар хэсэг дээрээ бид хоёр товчхон 2020 онд ер нь юу хүсэж байгаа юм, юу бодож байгаа юм, юу зорж байгаа юм те түүнийг хуваалцах юм байнамаа. За эхлүүлцгээе. За 2019 оныг нэг сайхан нэг үгээр ч юм уу хөлбөрөөр дүгнүүл. Чиний хувьд? Миний хувьд өөрийнхөө дотор хүнийг илүү нээх гэж хичээсэн тийм он жил байсан баха. Дотоод хүнтэйгээ илүү цагийг өнгөрөөсөн. 50-аагийн дотор хүн яг юу хүсээд байгаа ингээд. Тэгэхээр тэрнийхээ аргачлалыг л найз нь яг оны төгсгөлтэй уралдаж илрүүлэх гэж үзлээ. Тэгээд үүн дээрээ дөрөөлөд 2020 он дээрээ илүү ажиллах ухаа найз нь тэгж үчэн. Тэгээд үгээр хичүүл үгээр тодорхойлохоос хэтэрхий өрөөсгөл юм мэдхгүй. Тэгээд үйлдвэрээр хэлчихье те саяны хэлсэн. Тий. Чиний хувьд? Маш их өөрчлөлтүүд энэ жил англи үглэх толгойд орж ирж байна. Тэр нь юу гэхээр hyper гэд те одоо гээд маш их одоо гинтийн хурдцтай тийм жил байсан юм шиг санагдаж байна. За тэгэхээр 50-аагийн хувьд өөрийгөө нээж олох, өөрийгөө дотоод хүнийг нээж олох энэ аяллаа жилд хамгийн их талархаж байгаа хүмүүс хэн бэ? Хамгийн эхлээд мэдээж гэр бүл гэдэг зүйл бол нэгт үргэлж тавигддаг хүн болгоны хувьд. Тэгэхээр гэр бүлтэй бол талархах зүйтэй аав ээжтэй. Тэр дундаа би онцолж нэг зүйлийг хэлхийг хүссэн. Өнгөрсөн жилийн энэ үед хоёулаа подкаст хийжсэн баха. Яг иймэрхүү нөхцөл байдалтай. Хоёулаас холоос би оюутлага уурхай дээр чи миний подкаст хатаас холбогдоод тийм. Тэр үед найз нөгөө нуруу өвдөжсэн гэж хэлжсэн тийм. Тэгээд тухайн үед нөгөө жилийн ачаалал гэдэг юм уу амьдралын тэр дадал хэм маягаар зөв тохируулж чадаагүйгээс болоод бүтэн 6 сар 7 сар гүйж чадахгүй. Тэгээд нэлээд өвдөлттэй явдаг. Гүйж чадахгүй гэдэг чинь бол нэлээд хүндэрсэн байгаа гэсэн. Тэгээд маш олон эмнэлгээр Монголд яваад эцсийн шийдвэр нь бол за одоо энэ гадагшаал явъя. Энэ дэмжлэгээ бол хэд дэмжлэгийг үр дүн өгөхгүй байна гэдэг. Тэгээд тэрийг би подкастаар дурдж ярьжсэн хэлж нэлээд бас дуу муутай, дуу султай ярьжсэн тэр өдрүүдийг яг тэр подкаст хийж авах тэр үеийн мэдрэмжийг найз нэргээ тод санаж байна. Тэгээд одоо мундаг эмч нарын буйнаар гэх юм олон газар явж байгаа сүүлдээ таньдаг нэг эмчтэр явчаад
3 сар дэмжлэгээ эхэлсэн. За 10 хоногийн эмчилгээ хийлгээд тэгээд өнөөдөр ямар ч асуудалгүй тэр асуудал маань бүр ингээд ардаа хоцорсон байна. Тэгэхээр Монголд байгаа мундаг маш олон эмчнэр байгаа. Тэр дундаа миний тэр эмчилгээг эхлүүлж хийж өгөөд миний энэ өвдөлтийг асуудалгүй шийдэж өгсөн. Ортас энэ одоо энэ өвдөлт бол ерөөсөө байхгүй одоо тэр хүнд үедийг эргээд авцсан байна л та. Тэгээд тэр хүнд би талархах зүйтэй баха. Тэгэхээр энэ бүхний ард бол гэр бүл маань байсан. Тэгээд тэр эмчид би талархахыг хүсэж байна. Тэгээд энэ дээрээс юу хэлтэйгээр талархахын хажуугаар ухаарсан байхээр бид нар эрүүл байна гэж яриад байдаг. Тэгэл яг намайг тэр өвдөж явах цаг үеүүдэд бол нөгөө юу хийх үгээ те. Ерөөсөө тийм юм толгонд ордгүй юм байлээ. Нөгөө гайхалтай олон мөрөөдөл юм уу энэ онд хийж бүтээн гэсэн эрч хүч бол унтарчдаг. Яаж өнөөдөр өвдөлтгүй хонох уу? Өнөөдөр яаж өвчин хандах юм уугаад 7 цагийн бүтэн нойроо авах уу гэж хүний тархинд дотор бодогддог. Өнөөдрийг яаж өвдөлтгүй давах уу гэдэг мэдээлэл орж ирдэг юм байлээ. Тэгэхээр тэр бол их том ухаал байсан да. Тэгээ тэрнээс хойш бол ажлын ачаалал нь багасгаад илүү цагаар суухгүй, нойроо сайн бүтэн аваад, хооллоод, байнгын дасгал сургуультаа хийгээд амьдралынхаа нэгэн хөвшил болгоод явж гин, хичээж гин. Эхнийх нь бол юм байлаа. За, хоёр дахь нь болохоор сэхэтэн гэр бүл байна. Нийт одоо сонсогч нартайгаа хамтдаа бид бүхэн ердөө бараг 7 хоногийн өмнө 2 сая сонсолттой болсон тийм. Тэгэхээр бид бэлгүүнээ маань анх энэ сэхэтэн төслийг эхлүүлээ, сэхэтэн подкаст эхлүүлээд одоо 2 жилийн хугацаанд 97 дугаар бид хоёр хамтдаа хийчихэж 2 сая сонсолттой. Тэгэхээр алсын зайнаас холбогдоод ингээд би биедээ итгээд тууштай замын дундаас шантарчихгүй би биедээ үргэлж урам өгөөд шин санааг одоо өгч дараагийн зүйлийг хийх гой сэтлийг өгчсэн. Найз чандаа маш их баярлалаа. Тэгээ тууштай хамтрагч байсанд бол баярлалаа гэж хэлж байна. Удаан уулзаагүй ч гэсэн алсын зайнаас уйлаа ингээд хамтарч ажиллаж байгаа болов энэ бас нөхөрлийн нэг том үнэт зүйл юм байна л гэж найз нь бодож байна да. Би биенийхээ хөгжүүлээ гэдэг үнэт зүйлтэй айгүй үнэнч байдагт талархлаа найз нь чамд. Маш баярлалаа. Чамд бас баярлалаа. Баярлалаа. За 3 дахь нь болохоор би нэг 4 багц хүнд бичсэн байна. 3 дахь нь бол мэрэгжил нэгтэй найзууд гэж юм. Мэрэгжил гэхээс илүү оюутлогоо гэдэг энэ төсөл дээр ажиллаж байгаа миний үеийн маш олон өөр төрлийн мэрэгчлэлтэй инженер залуучууд байдаг. Тэгэхээр тэр найз нөхд маань одоо байнга л хамт ажиллаж байгаа болохоор нөгөө хэдээсээ суралцах надад мэдэхгүй маш олон зүйлүүд гардаг. Хамгийн түрүүнд хариултыг би хаанаас ирж хаах вэ, хаанаас олох уу гэдгийг бол маш сайн мэддэг. Эргэлзэлгүйгээр нөгөө хэдээсээ асуудаг, хамт ажиллаж байгаа найз нөхдөөс асуудаг. Тэгээ заримдаа суугаад болж чадахгүй байгаа эргэлзэж байгаа зүйлсээ нэг нөгөө хуваалцдаг. Тэгэхээр энэ залуучуудад баярлалаа гэж бодож байна. Энэ подкастыг сонсож байгаа бол сонсож байгаа маш олон залуучууд байгаа. Тэгээ нэг үрчлэн ингэ хэлэх юм бол зарим нь нэрийг мартчихвол гомдох байх. Тэгэхээр мэрэгжил нэгтэй би бинийгээ хувийнх нь хөгжилд болон карьерийн төвшөнд үргэлж дэмжиж би бинийгээ хурцлж яадаг. Энэ хүмүүстээ бүтэнд баярлалаа гэж хэлье. Талархаж байна. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор сонирхол нэгтэй үзэл бодол зорилго нийлсэн андууд гэж байна. Тэгэхээр зөвхөн ажилласаа гадна би амралтаараа өөрийнхөө хувийнхаа зүйлүүдийг хийдэг шүү дээ, тий. Тэгээд тэр болгонд миний нөгөө гаргаж санаа гэдэг юм уу, шинэ шийдэл гэдэг юм уу, тэр болгоныг дэмждэг. Магадгүй надтай хамтарч ажиллахаар өөрсдөө санаачлаг гаргаад таана найз нь ийм санаа байна. Чи хамгийн сайн хамтрагч байж чадах юм шиг найз нь санагдаж байна. Тийм болохоор чи энэ дээр нэг одоо хамтдаа ингээ оролцоод эхнээс нь дуустал яваач гэдэг шийдлүүдийг хэлдэг найз нөхд олон байдаг. Тэгэхээр тэр хүмүүс маань надад итгэж гин гэдэг бол би тэр хүмүүст үнэхээр талархаад баршгүй гэсэн үг. Тэгэхээр үзэл бодол, зорилго нийлдэг, сонирхол нийлдэг найзуудаас маш их баярлалаа гэж хэлэх зүйтэй байна. За тэгээ найзын хувьд юм байна. За чиний хувьд өнгөрсөн жилийн хугацаанд талархаж байгаа үйл явдлаас гоё хаваалцаач. За юуны түрүүнд би 2018 онд сургуулаа төгссөн. 2018 онд сургуулаа төгсөөд одоо энэ 2019 онд болохоор би нийтдээ 3 өөр газар ажил хийсэн. Тэгэхээр 3 өөр одоо яг ерөнхий одоо ажил хийсэн гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр тэр 3 ажил одоо нэг ажлаа дуусгаад, нэг төслийг дуусгаад дараагийн төсөл рүү ороод, нөгөө төслөө дуусгаад дараагийн төсөл рүү ороод ингээд transitions буюу өөрчлөлтүүдийн үе. За дээрэс нь яг одоо энэ хөө professional career-аа анх удаа эхлүүлсэн одоо залуу мэрэгчлэнтэй миний хувьд бол 18 он төгсөөд залуу мэрэгчлэн болсон. За залуу мэрэгчлэн болж байгаад бакалаврынхаа мэрэгжлийг төгсчөөд залуу мэрэгчлэн болоод одоо ажлын талбарт буюу Америк нэгдсэн улсад ажлын талбарт гарч одоо өөрийнхөө мэрэгжлийн карьерийг эхлүүлээд за тэгээд нөгөө Америкт чинь бас юм гэдэг чинь хугацаатай ажиллах хугацааны маань ирэх дуусаад за одоо би яах вэ гэд одоо
өмнө маань угаас одоо нэг юм асуулт байсан. За тэр асуултын хариулт нь юу байсан бэ гэхээр үргэлжлүүлж суралцах хэрэгтэй гэж би бодсон. За тэгээд магистрийн оюутан болж байгаа. За хэрвээ магистрийн оюутан болоод би бизнесийн оюутан болсон бол одоо бизнесийн оюутан ч гэдэг юм ингэж дуудагдсан шүү дээ. Одоо шинжлэх ухааны оюутан бол science student ч гэдэг юм уу. Миний мэргэжил болохоор professional student буюу одоос мэргэжлийн оюутан гэж явна. Тэгэхээр одоо залуу мэргэжлийн оюутан болж хувирсан. За ингээд дахиад нэг өөрчлөлт. Тэгээд энэ бүх experiences-ийг бол одоо ингээд нэг талаас харах юм бол одоо энэ бол амжилт байгаа гэж хэлэх байх зарим хүмүүс. Би ч гэсэн өөрөө мэдээж хэрэг ололтууд гэж бол тодорхойлно. Гэхдээ бүгдөө амжилттай, бүгдөө сайхан одоо transitions өөрчлөлтүүд байсан уу гэвэл үгүй. 58-2 одоо энэ 2019 оны 2 дугаар хэсэг дээр нэг зүйлийг ярих бах тэр нь болохоор сэтгэл зүйчдэр очсон туршлага байгаа тий. Тэгэхээр зэрэг энэ их өөрчлөлтүүд өөрөө хүний одоо амьдралд маш том нөлөөллүүдийг бол авчирдаг. Тэгэхээр зэрэг энэ нөлөөллүүдийг амжилттай байсан, эсвэл амжилтгүй байсан, муу байсан, сайн байсан гэж дүгнэхээс илүүтэйгээр зүгээр энийг хүлээн зөвшөөрж сурсан маань маш одоо чухал одоо үйл явдал байсан болов уу гэж би бодож байна. Тэгэхээр энэ бол одоо сайн зүйл байлаа, энэ бол муу зүйл байлаа гэж бодхоос илүүтэйгээр дүгнэхээс тодорхойлохоос илүүтэйгээр байгаагаар нь хүлээн зөвшөөрөх маш чухал зүйл байсан болов уу гэж би бодож байна. Эргээгээд энэ их өөрчлөлтүүдийн дунд миний найз өхөө, миний гэр бүл, миний найзууд тийм ээ сэхэтэн гэр бүл маань энэ бүх хүмүүс хамтрагч чи 58 маань бүгдөө байсан учраас энэ бүх зүйл боломжтой байсан болов. Тийм учраас би үнэхээр их талархаж байна. За эргээгээд бас яг энэ туршлагадаа талархаж байна да. За 58-ийн маань хувьд энэ дээр найз нь ажлын томилолт болон аяллаа онцолж ярих гэж бодож байна. Туршлага гэдэг дээр хятад улс руу өөрийн бага төлөөлөөд, компани төлөөлөөд өнгөрөгч 8 сард яваад ирсэн байгаа. За мэдээж ажлын шуумаар томилтоор явсан. 3 хоног явсан. Тэгээ анх бол миний ажилдаг баг өөрөө их сонирн баг л да. Найз нь өөрөө ганцаараа Монгол аахгүй. Манайх 5 хүнтэй. Тэгээд нөгөө багийн 4 гишүүн маань дөрүүлээ гадаад хүмүүс, Австрал, Америк хүмүүс. Тэгээд ганцаараа Монгол. Тэгээд тэр хүмүүс чинь дор хаяж 15 жилийн ажлын туршлагатай хүмүүс аахгүй. Тэгэхээр чи би бүр хажууд нь бүр миний туршлага юу ч биш. Тэгээд тийм өндөр туршлагатай хүмүүстэй нэг баг болоод өнгөрсөн 10 сарын хугацаанд бид нар төсөл дээр ажиллаа. Тэгэхэд надад итгээд тэр баг хамт олон дундаасаа намайг хятад улс руу за ингээд хятад улсны одоо гам бишээ одоо металл хийж угсралтын үйлдвэрлэлөө зочилж очиод үзэх тийм боломжийг надад олгосон л тоо. Тэгээд би өөрөө тэр хятад улс руу ингээд явчих энэ туршлага надад юу өгсөн бэ гэхээр эхэндээ бол би ерөөсөө төсөөлж байгаагүй. Би чадах болов очиод тэр хүмүүстэй мэргэжлийн төвшөнд яриа хэлцээр хийн. Энэ булганыг би өөрөө хийж чадах юм уу? Энэ туршлагыг өөрөө би хөрвүүлж чадах юм уу? Ийм том хариуцлагыг аваад явж байгаа хүн гээд надад бол маш их айдас байсан. За тэгээд мэдээж багаа бол ганцаараа биш мэдээж 2 хүнтэй өөр бас төлөөллийн хүмүүстэй хамтдаа явцсан байна. Энэ туршлага бол миний ирээдүйн карьерийн төвшөнд би өөртөө илүү итгэж эхэлсэн. Хүн өөрөө нүдэрээ яваад юмыг үзээд тэгээ нөгөө айж исэн зүйлээ ч юм өмнө нь чи амьдралдаа төсөөлж исэн байгаагүй тийм гайхалтай зүйлийг өөрийн биеэрээ хийчээ тэр боломжийнх нь ард гарчаад эргээд ирэх тэр мэдрэмж ямар гоё гэж энийг маш олон хүн мэдэрч байгаа. Эхэндээ бол боломжгүй гэж бодож исэн зүйлийг хүн ингээд гинтийн байдлаар боломж нь бий болоо хийчээд ирэнгүүт шал өөр мэдрэмж авдаг юм байна. Тэгэхээр би дараагийнхаа зүйлийг хүн илүү томоор хардаг, том зургаар хараад шийдвэр гаргах ч юм уу. Яг нэр болохгүй гэдэг асуултууд гардаг юм байлээ. За би энэ удаа явцсан юм дараагийн удаа магадгүй өшөө том зорилго ч юм уу багаа төлөвлөлөд өшөө том төсөлтэй ч юм ажиллах боломжтой юм байна гэдэг тиймэрхүү тийм нэг итгэлтэй л болд юм байна да өөртөө. За энэ туршлагт бол талархаж байна. Баг хамт олсонд маш их баярлсан. Тэгээд хоёр дахь зүйл бол байгаль нуур руу аялсан. Тэгээд яг нөгөө түрүүн би нөгөө талархаж явдаг гэж хэлсэн мэрэгжил нэгтэй яг энэ төсөл дээр ажиллаж байгаа үеийнгийн найз нөхөд байгаа. Тэгээд бид тавуулаа байгаль нуур руу явсан. Тэгэд энэ мэдрэмж бол зүгээр нөгөө бид нар очил нойргүй хоноол тий аялна гэдэг чинь бас ингээд амархаас илүүтэй юмаа үзэл яваад орой норойтож унтаад өглөө эрт тусаа бид нар тийж явдаг шүү дээ баг тий амралт гэхээс илүү. Гэтэл энэ нөгөө оюун санааны маш том амралт болдог. Эргээгээд нөгөө бие махбод нь жоохон ядраад ирж байгаа юм шиг нэ оюун санаа сэтгэл санааны хувьд бол маш том амралт болоод нөгөө олон ажлын
ачаал боддог тэр замбраагүй олон бодлуудаа жоохон цэгцлээд эргээгээд хүрээд ирэх тийм боломжоор хангасан тийм нэг 4-5 он аяллаасан. Тэгээ би энэ хоёр туршлага бол туршлагт бол маш их баярлж байна. Тэгээд ингээд зүгээр багслаад харах юм бол хүн өмнө амьдралдаа хийж байгаагүй юм уу, өмнө үзэж байгаагүй юм уу, өмнө туулж байгаагүй юм уу, туршиж байгаагүй зүйлийг хийж үзэх хэрэгтэй юм байна. Жилдээ доорож 2-3 удаагийн янз бүрийн цоо шиг үйлдэл өмнө та огт хийж байгаагүй. Тэгээ тийм үйлдэлүүд чинь эргээд яг оны төгсөлд ирээд бид нар ингээд дүгнээд бодонгууд хамгийн түрүүнд тархинд орж ирдэг юм байна. Би яг одоо ингээд энэ яриаг бичгээ сууж хахад тэр үйлдэлүүдийг найзан санангууд хамгийн түрүүнд юу бууж ийнө гэхээр энэ хоёр аялал ороод ирчихэж байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ хоёр аялал чинь одоо 8 сард хийсэн дээ. Гэтэл нөгөө энэ 12 сарын хугацаанд бос зүйлсүүд нь бол нэг сайн санаанд орохгүй. Тэгэхээр яг иймэрхүү нөхцөл байдлууд чи хүнийг яг амьдрсан юм шиг тийм мэдрэмжийг өгдөг юм байна. А гэтэл нөгөө зарим хүмүүс нэг л зүйлээ давтаж хийгээл 8 сар 1 жил 2 жил болсон baаш. Тэнгүүд за 2 жилийн хугацаанд та юу хийвэ тэр үнээс асуух юм бол ярих юм айгүй багтай. Нэг л хэвийн зүйлээ хийсэн. Яг үнэндээ бол яг амьдраагүй юм шиг урт удаан хугацаанд тэрхүү амьдрсан баг. Тэр богино хугацаанд ч бид нар утга учиртай амьдарч болох юм байна. Тэр нь юу вэ гэхээр шинэ зүйлүүдийг туршиж үзэх л гэдэг санааг үгээр хэлхийг хүслээ. Тэгээ найз нь одоо ийм хоёр зүйл талархаж байна. Одоо бид нар ингээд цаг явах тусам, хөгшрөх тусам, ер нь нас нэмэх тусам те хөгшрөх гэхээсээ илүүтэйгээ зур нас нэмэх тусам залуу хүмүүс ч гэсэндээ илүү нөгөө цаг хугацаа хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагдаад байна гэдэг штэ. Тэгээд тэр яагаад тэгж санагддаг вэ гэсэн чинь яг 51-ийн түрүү хэлсэн энэхүү одоо дурсамж бүтээх гэдэгтэй холбоотой юм байна л да. Бид нар ингээд нөгөө 10 жил ингээд айгүй гоё өнгөрсөн, айгүй удаан байсан шиг санагддаг те. Яагаад тэгэхээр 10 жил нөгөө бүх зүйл анхных байдаг. За тэгээд 20 наснд бас ингээд бүх зүйл анхных байдаг. Одоо бид хоёр одоо чинь анхны ажлуудаа хийлээ те. Одоо юу гэдгийг ингээл маш олон анхны зүйлүүд байж болно. Анхны машина авдаг ч юм уу, анхны одоо нохоотой болдог ч юм уу ингээл нэг иймэрхүү. За тэгтэл нөгөө 30-наас гараад 40-наас гараад тэгэхээр одоо ингээд нөгөө өдөр тутамд хийж байгаа зүйлүүд маань байнгын давтагдаад эхэлдэг. Тэгэхээр зэрэг амьдралд нөгөө шин зүйл байхгүй байгаад эхлэхээр дурсамжууд бүтээгдэхүү болоод ирэхээр цаг хугацаа хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагддаг гэдгийг тэгж тайлбарладаг юм байна лээ. Тэгэхээр зэрэг яалтчгүй цаг хугацааг сунгахын тулд, цаг хугацааг үржүүлэхийн тулд хийх ёстой зүйл бол 51-ийн маань хэлж байгаагаар амрах. За амрах гэхээр зүгээр одоо амрахаас гадна мэдээж хэрэг мөн аялах, дурсамж бүтээх ч гэдэг юм уу. Аялахаас гадна маш олон байдлуудаар мэдээж хэрэг дурсамж бүтээж болно. Тэгэхээр тэдгээр байдлуудаар амрах гэдэг бол маш чухал юм байна лээ. Тэгээд яалтчгүй 2019 онд бол тэр бас миний хувьд бол чухал зүйл бол байсан учраас би бас нэмж хэлхийг хүслээ. За баярлалаа. За найз нь одоо тэгвэл шууд хоёр дахь хэсэг рүү хөтлөөд явъя гэж бодож байна. Бид тэрийг нэг ярих гэдэг асуу хоёр дахь хэсэг бол за өнгөрсөн жилийн хугацаанд авсан бусдтай шинэ хүнтэй танилцаад авсан зөвлөгөө гэдэг юм уу. Нэг бол YouTube, podcast, ном гэдэг юм уу. Өөрийнхөө амьдралын өдөр тутамдаа хийгдэх хэм маяг дундаасаа олж авсан тийм гайхалтай онцлог зөвлөгөөнүүдээ хуваалцаач гэж найз нь хүсэж байна. Бүгдийг ярих юм бол маш их болно те. Тэгэхээр хамгийн их чиний одоо он гарах гэж байгаа энэ цаг хугацаанд цаашдаа ирэн тэр зөвлөгөөнүүдийг ер нь амьдралдаа бодож хэрэгжүүл зарчмаа болгож явбал хэрэгтэй юм байна да гэдэг сонсогч нартайгаа хуваалцах тийм зөвлөгөө хуваалцаач. Энэ дээр би нэлээд сүүлийн үед бодогдож байгаа эсвэл илүү сүүлийн үед сонирхож судалсан ч гэдэг юм уу тэрхүү зүйлээ хуваалцах зүйтэй болов уу гэж бодож байна. За энэ зүйл маань юу вэ гэхээр ингэж эхлэх зүйтэй баг. За бид хоёр энэ дээр болохоор анх юу гэж ярьсан бэ гэхээр нэлээд одоо контент тал руугаа ч гэдэг юм уу ярий гэж бодсон. Гэхдээ бас тэгэх юм бол хитрхи бас баригдмал байх юм болов гэж бодсон. Тийм учраас бас анх яагаад тэгж бодож исэн учраас яг энэ хүү одоо миний ярих гэж байгаа зүйлийг надад өгсөн тэрхүү их сурвалжийг дурдахын зүйтэй болов. Captain Simbad гэдэг нэг залуу байгаа. За Captain Simbad-ийн сүүлд нэг бичлэгэн дээр Captain Simbad Seth Godin гэдэг хүний номын зохиолчийн номноос нэг зүйлийг дурдсан байсан л та. Ерөнхийдөө бол нэг одоо томьёог дурдсан байсан. За энэ томьёог болохоор би сонсоод миний амьдралтай маш одоо холбоотой юм шиг санагдсан. Тэр нь юу гэхээр 58 маань бас санал нийлэх болов гэж бодож байна. Хүн ингээд маш олон хүмүүс нөгөө амьдралын зорилгоо тодорхойлох гэж хичээдэг тийм үү. Тэгээд 58 бит 2 магадгүй бас амьдралын зорилгоо тодорхойлсон азтай цөөн хүмүүсийн нэг нь баг. Ягаад тэгэхээр бит 2
маш олон хүмүүстэй байнгын холбоотой байдаг. Тэгээд тэр маш олон хүмүүсээс хилдэг л те амьдралын зорилгоо тодорхойлоход туслаач гэдэг юм уу тийм ээ. Одоо юу гэдгийг жоохон хэцүү байна гэдэг те тань. Тиймэрхүү мессежүүд их авдаг. За тэр мессежүүдийг авах нь одоо нэг талаас болохоор бит хоёрт маш их зорилгыг өгдөг л дөө. Өөрсдийнхөө туршлагаас хуваалцах, одоо тэрхүү магадгүй илүү олон өөр хүмүүсийн дуу хоолой үзэл бодлыг энэхүү подкаст суваг дээр оруулж ирж бас хүмүүст шинэ мэдээлэл, шинэ мэдрэмжүүдэд түгээх. За тэгээд бит хоёр бол амьдралынхаа зорилгыг одоо тодорхойлоод авцсан хүмүүсийн нэг нь байх. Тэгээд одоо юу хийх үү гэдгээ бас тодорхойлцсон хүмүүс. За жишээ нь одоо бит хоёрын өнөөдөр бас энэхүү подкастыг хийгээд сууж байгаа шалтгаан нь тэр байгаа. За гэтэл амьдралынхаа зорилгыг тодорхойлоод эхэлсэн хүмүүст нэг асуудал гарч ирд юм байна л да. Тэр нь юу гэхээр хүмүүс ингээд амьдралын зорилгоо тодорхойлоод эхлээд болохоор search буюу одоо юм тесрэлттэй үеийг мэдэрдэг. Яг хийж байгаа зүйлдээ үнэхээр чин сэтгэлээсээ бүх зүйлээ зориулаад үнэхээр амжилттайгаар тэр зүйлээ хийдэг. Тэгээд энэ амжилтыг бас мэдэрч байгаа нэг том шалтгаан нь юу вэ гэхээр нэг зүйлийг амжилттай хийгээд эхлэхээр ойр тойрны хүмүүс чинь нөгөө фидбек өгөх буюу эргээгээд одоо тайвна чиний хийж байгаа подкаст чинь чиний номын хэлэлцүүлэх чи Facebook live чинь үнэхээр янзын байна гэл ингээд одоо анх ингээд эхлүүлж яхад хүн болго ингээд хилдэг те. За эндээс болохоор хүн маш их тесрэлтийг мэдрээ. За энэ л одоо миний хийх ёстой зүйл юм байна гэд ингээд одоо мэдэрдэм байна л та. За ингээ явж байгаад хүн deep буюу одоо уналт ч гэдэг юм уу дүрлэлт гэдэг энэ зүйлийг мэдэрдэм байна. За зохиолч одоо энэхүү номын зохиолч Seth Godin үзэж байгаа үзлэр болохоро энэхүү deep буюу уналт нь search буюу тесрэлт үеэсээ илүү урт удаан үргэлжилдэг. Хүн ер нь бол одоо өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхойлсон ч гэдэг юм уу ер нь хийх юм олцсон хүмүүс энэхүү deep гэд буюу энэхүү уналтын үе дээрээ ер нь жоохон удах гад байдаг. За яагаад үг гэхээр хүмүүс тэр нь илүү удаан үргэлжилж байгаа юм шиг санагддаг нь нэг шалтгаан. Яагаад гэхээр одоо тесрэлттэй үе гэдэг бол нөгөө амар их моментумтэй те нэг амжилтаас нөгөө амжилт руу яваал ингээд эн чинь өөр ингээд асар их юм хүн өөрөө сэтгэлийн таашаалыг мэдэрч байгаа. Тийм учраас маш их одоо гайхалтай олон зүйлс богино хугацаанд болоод маш хурдан болж өнгөрч байгаа юм шиг санагддаг. А гэтэл нөгөө хүн ингээд жоохон хоошоогоо суугаад жоохон одоо нөгөө ойр дотны хүмүүс нь одоо фидбек өгөхөө болоод эхэлдэг ч юм уу те. Ер нь бол одоо хүн нөгөө нэг зүйлийг байн хийгээд хар чи тэр чинь нөгөө нормал болоо хувирч штэ. Шинэ нормал болоод хувирчин. Тэгэхээр зэрэг одоо чинь тайна бит хоёрын подкаст хийдэг бол бит хоёрын хувьд бол нормал шүү дээ. Яагаад тэгэхээр 2 жил одоо подкастыг хийчлээ тий. Тэгэхээр чинь зэрэг ингэ нормал болчихно. За тэгэхэд хүмүүс нөгөө унаад хоошоогоо суугаад ингээд яг яаж хийх вэ? Би яагаад энийг ингээд хийж чадхаа болчихоо гэж ингэж бодож эхэлдэг. За одоо миний хувьд гэх юм бол Skeleton podcast бол 2017 оны сүүл 2018 он 2019 оны ихэнх хүртэл яг миний хувьд бол Skeleton podcast-н дээр подкастаа оруулахдаа тогтмол 7 хоног болгон хийдэг байсан. За тэгвэл 2019 оны 4 сар 5 сараас ахуулаад энэ тогтмол байх нь нөгөө миний түрүүн 1-р хэсэгтээ дурдсан transitions буюу өөрчлөлтүүдээс болж ингэж одоо consistency буюу байнгын зүйлээ ингээ алдаж эхэлсэн. Тэгэхээр ингээд одоо сард нэг удаа подкаст хийдэг ч юм уу те ингэж эхэлсэн. За эннээсээ болоод би ингээ өөрийгөө үзэн ядаж байгаа байхгүй. Би яста чадахгүй байна. Би яагаад чадахгүй байна? Өмнө нь яагаад ингээд хүмүүс рүү ингээд урилга явуулахдаа санаа зовхгүй явуулждаг байсан юм бол одоо яагаад би ингээ хүн рүү подкастынхаа урилгыг явуулахын тулд ингээд маш ингээ хэцүү даваад байгаа юм бол те ингээд сэтгэлийн хувьд ингээд айгүй хэцүү ингээд хэцүү санагдал ерөөсөө л ингээл нэг болж өгдөггүй. Тэгээд ингээд ирэхээр хүн нөгөө энэ deep буюу уналтын үед байхаараа зэрэг өөрийнхөө нөгөө арга замуудыг солих гэж үздэг юм л дээ. За би энийг нэг солиод үзчихье. За ер нь урилга явуулах хэм маягаа сольж үзэх хэрэгтэй байна ч гэдэг юм уу. За ер нь подкастынхаа хэм маягийг солих хэрэгтэй байна. Асуултуудаа солиё. Үндсэн 8 асуултуудаа болоод подкастаа ондоо болгоё. За эсвэл одоо үндсэн 8 асуултуудаа эргэж оруулж ирээд нөгөө сүүлд нь оруулаад гал асуултууд болгох ч гэдэг юм уу. Ингээл шин зүйлүүдийг нөгөө хүн чинь туршаал гэдэг. За энийг би яагаад хуваалцахыг хүсэж байна гэхээр хамгийн гол нь энэ номны гол санаа нь Captain Simbad-ийн одоо хоолоогоор дамжиж хэлэгдсэн гол санаа нь юу байсан бэ гэхээр нэг зүйлийг надад одоо assure хийх буюу зүгээр шүү гэдэг одоо энэ мэдрэмжийг хангаж өгсөн. Тэр нь юу гэхээр хүн одоо энэхүү тесрэлтийг мэдрээд дараа нь энэхүү уналтыг мэдрэхээр зэрэг энэний дараа юу байдаг вэ гэхээр mastery буюу бүрэн дүүрэн эзэмшилт тийм ээ тухайн зүйлийнхаа эзэн болох байдаг гинэ.
Тэгэхээр зэрэг энэ надад маш одоо гоё амгалан мэдрэмжийг өгсөн. Тэгээд хэдий одоо би ингээд хуучин байсан одоо тэрхүү консистенсигаа алдсан ч гэсэндээ 50 бит хоёр яг үнэндээ харах юм бол 2018 онд бит хоёр 300 мянган сонсолттой байсан бол 2019 онд бит хоёр одоо 2 сая таталттай боллоо штэ. Тэгэхээр зэрэг бит хоёрын подкастын амжилт бол 2018 оноос 2019 он маань 5 дахин илүү байсан байгаа байхгүй. 4-өөс 5 дахин илүү амжилтыг гаргасан. Тэгэхээр зэрэг бит хоёрын энэний цаана бит хоёрыг юу хүлээж байна гэхээр mastery буюу өөрсдийнхөө энэхүү хийж байгаа зүйлдээ энэхүү одоо өөрсдийнхөө ажилдаа эзэн болох тэрхүү цаг мөч хүлээж байгаа юм байна да гэсэн энэхүү мэдрэмжийг ер нь бол авсан байгаа. Тэгээд тийм учраас би үүнийг хуваалцахыг хүслээ дээ. За тэгээ миний хувьд бол ийм байна. 51-ийн маань хувьд энэ жил авсан зөвлөгөө нээж олдруулсан зүйл юу байсан бэ? За хамгийн түрүүнд онцлог зүйл бол сая оны төгсгөлд сэтгэл зүйч дээр очиж үзлээ анхудаа. Амьдралтаа анхудаа очсон. Тэгээд гол шалтгаан нь юу байсан бэхээр энэ сэтгэл зүйч гэдэг бол анх очихоос өмнө миний төсөөл би өөрийгөө илүү таньж мэдье, өөрийгөө олоход надад туслах байхаа гэдэг тийм хүсэлтэйгээр тийм зорилт тавиад очсон. Тэгээд гол асуудал нь надад юу байсан гэхээр зүгээр очиод үзье гэдгээр би очиагүй л тэ. Тэгээд гол асуудал нь юу байсан гэхээр би бүтэн сүүлийн 1 жил, бараг 2 жил гэж хэлж болох жил гаруй хугацаанд энэ сэтгэл гутрал гэдэг зүйл бол баг багаар надад ажиглагдаж эхэлсэн. Одоо хүн намайг анзаарч байгаа хүмүүс харах юм бол би нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг, хийж байгаа зүйлсийг харах юм бол би байнгын завгүй байдаг. Амралтаараа ч хувийнхаа юм хийж яадаг, энд ажил дээр ирээд ч хувийн юм хийж яадаг. Тэгэхээр ийм завгүй амьдралын хэм маяг руу би яагаад өөрийгөө оруулсан бэ гэсэн чинь тэр сэтгэл зүйчдэр очиод тэр ярилцаад байж хад гол хариулт нь би зүгээр одоо л бодож байна л та. Зүгээр би тэр дотор байдаг үнэн айцсаасаа ч гэдэг юм уу, яг дотор байгаа миний тайвна яг юу хүсэж байгаа юм тэр дотор хүн гэдэг. Тэрийг ерөөсөө сонсохгүй бүр өөрийгөө туйлдтал дотор тэр сэтгэл нь бүр ингээд туйлдаад ядарсан юу ч хийж чадхааргүй болтол нь тэгж би өөрийгөө дайчилсан байгаа байхгүй. Энэ хүртэл жил гаруй хугацаанд. Тэгээд өөрийнхөө тэр сэтгэл готрол гэдэг зүйлийг анзаарахгүй яваал тэгээд ямар нэгэн амжилтанд хүрчгээрээ тэрийгэ таашаа чаддаггүй. Чи угаасаа л энийг тайвна хийх ёстой л байсан шүү дээ, тий? Яагаад энэ чинь нэг баярлаад өөрийгөө урамшуулах ёстой гэж бүр тийм сэтгэл хөдлөлөө ил гаргаж чадахгүй хэмжээнд орчдсон. Тэгээ сэтгэл зүйчдэр очиод яриад өөрийгөө урамшуулж чадахгүй тийм хаалттай байдалд өөрийгөө авчирсан байж л та. Бүхэл зүйлээ ярьсан. Гэхдээ хамгийн гол зүйлүүд нь бол нөгөө миний хүн болгон өөрийн гэсэн туулаад гарсан амьдрал ч гэдэг юм уу дотор нь ямар нэг айц бол байгаа шүү дээ. Бага насны ямар нэгэн дурсан гэдэг юм уу өөр айж явдаг, имиж явдаг. Миний энэ зүйл сул талыг хүмүүс мэдчих юм бол 50 гэдэг хүний өөрөөр бодож эхлэх вэ. 50 гэдэг хүнийг хүндэлдэг байсан тэр хандлага нь байхгүй болчихгүй гэдэг тийм маш олон тэнэг гэх юм уу утгагүй айцсууд миний дотор нуугдаж байсан байлаа. Тэгээд тэр айцсуудаа хүн ил гаргаж тавихгүй байгаад ирэхээр чинь өөрөө шийдвэр гаргахтаа хүн ерөөсөө зориггүй болж эхэлнэ. Зөвхөн худлаа бий болоод эхэлнэ гэсэн. Зөвхөн гадаад ертөнц болон хүмүүст яаж харагдаж байгаа тэр өнцөг дээрээ би илүү төвлөрөөд дотор хүн нүг нь өөр юм хүсээд байдаг. Тэрийгээ сонсч чадахгүй л байнга л завгүй өөрийгөө байлгаал нэг зүйл рүү улаарай л дайраад байдаг. Тэгээ нөгөө ирээдүй буюу тэр нэг очих гээд байгаа цэг дээр очиод за би чадчихлаа шүү гэж гатгаал бариад авахд ерөөсөө баярлдаггүй. Гэхдээ жилийн өмнө би яг энэ цэг дээр хүрэх гэж ямар их хүсэж байлаа. Тэгээ бүтэн жил хөдөлмөрлөөд би энэ цэг дээр ирчээд өнөөдөр таймнаа яагаад баярлахгүй байгаа юм бэ? Яг л энийг чи угаасаа хийх ёстой байсан шүү дээ гэдэг тийм мэдрэмжийг авч байгаа байхгүй. Тэнгүүд би ингээд яг одоо энэ цаг мөчтөөч амьдрч чадахгүй, ирээдүйдээ санаа зовдөг. Тэгэхээр ирээдүйдээ ч амьдрч чадахгүй тийм хүн болчихж байгаа. Тэгэхээр энэ асуудлаасаа ерөөсөө тойрч зүхтаахгүйгээр тэр дотор нуугдаж байгаа сэтгэл готрол чамайг оруулаад байдаг тэр бүх айцсуудаа зоригтойгоор ил гаргаж тавь. Ил гаргаж тавьна гэдэг нь итгэж явдаг хүмүүстэй яар. Бүр болохгүй бол мэрэгжлийн энэ сэтгэл зүйч нас дээр очиж тэрийг нэг нүгөө ярих хэрэгтэй. Тэр хүмүүс чинь мэрэгжлийн энд олон жил ажилласан хүмүүс чинь бидэнд маш том зөвлөгөөнүүдийг өгөн, гарч шийдлийн өгөн. Магадгүй яг тэр дотор би өөрийгөө сонсч чадахгүй завгүй яваадсан тэр амьдралын хэм маяг дундаас олж чадахгүй бол сэтгэл зүйчдэр очиод 50 хүн цаг 30 минут нэг цаг суугаад ярихад яг
миний дотор хүн өнгөрсөн жилийн хугацаанд тийм л юм хүсээд ерөөсөө ингээд намайг тайван байлгахгүй би өөрөө сэтгэл готролд амархан өртөөд байсан юм байна да ч юм уу. Тиймэрхүү хариултуудыг олох юм шиг байна. Тэгээ найз нь эхнийхээ уулзалтыг хийсэн. Тэгээд дахиад 4 удаа уулзсан. Нийт 5 удаагийн уулзалт хийхээр тохирсон байгаа. Тэгээд бол ер нь бол сэтгэл гутралын нэлээд хүнд байдалт гэх юм уу. Энийг угаасаа чи бол засах ёстой. Яа тэгэхээр өөрийгөө бол жоох юм завтай болоод ирэнгүүт нь өөрийгөө завгүй байлгүй штэ таймна гэдэг юм уу. Тийм өөрийгөө тиймэрхүү байдлуудад хэд их оруулчихжээ. Тэгээд өөртөө хатуу хандаад байгаа хүн бол өөр хэнийг нь бол яаж зүйлээ хандах юм те. Тэгэхээр өөрийгөө хүн хайрлах хэрэгтэй гэдэг талаас нь илүү анхааралж надад зөвлөгөө өгсөн байна. Тэгэхээр он гараад магадгүй энэ уулзалтууд маань цаашлах баг. Тэгэхээр яагаад би энэ бүхний ингээд чин шударгаар сонсогч нартай энэ олон мянган хүн хуваалцаж байгаа юм бэ гэхээр хүн болгонд асуудал байгаа тий. Тэгэхээр одоо энэ сонсож байгаа хүмүүс зөндөө асуудал байгаа. Тэгээ бид нар ч одоо энэ нийгмийн сүлжээ хөгжөөд хүн болгонд ингээд хамгийн сайн хувилбараа ингээд нийгмийн сүлжээнд гаргаж ирж штэ. Тэгээ нөгөө хүнтэй яг уулзаа суух юм бол нийгмийн сүлжээн дээр байдгаас шал өөр хүн байдаг ч юм уу тий. Тиймэрхүү байгаад байгаа. Би сүүлд нэг хүнтэй уулзаж үзсэн. Тэгсэн тэр хүн надад юу гэж хэлсэн бэ гэсэн чинь чи нийгмийн сүлжээн дээр байдгаас өөр хүн юм аа гэж хэлсэн. Яагаад гэсэн зүгээр тэр бид хоёр бол анх удаа уулзаж байгаа юм л. Тэгээ нийгмийн сүлжээн дээр ямар байсан гэхээр би чинь байнга л эрч хүчтэй байдаг. Хүн гаднаас таних хүн харвал тайнаас үнэхээр эрч хүчтэй залуу. Үнэхээр эрч хүч нь дундаршгүй бүхэл зүйлийг амжуулж байдаг. Яаж энэ бүхнийг амжуулж байна гэж хэлмээр залуу аахгүй. Тэрийн найз нь өөрөө ч хүлээн зөвшөөрнө. Гэтэл уулзаад үзээ суунгууд миний дотор хүн чинь илүү их юм боддог. Хүнтэй илүү гүн гүнзгий зүйл ярьдаг. Жоохон гүнзгий асуултууд тавиад эхлэнгүүт нөгөө хүмүүс чинь вау энэ залуу чинь өөр залуу биш үү нөгөө нийгмийн сүлжээнд байдгаас сэтгэл хөдлөлийн хувьд хүртэл шал өөр залуу байна гэдэг дүгнэлтэнд хүрч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ийм нэг замбраагүй одоо амьдралын хэм маягаас салмаар байгаа маа хэдүүл хамтдаа хэрвээ тийм одоо нэг асуудалд орцсон яах гэдэг нь мэддэхгүй ингэж байж байгаа бол дотор хүнтэйгээ илүү ярилцах хэрэгтэй л гэдэг санаа. Энэ дээр би зүгээр нэг зүйлийг дахиад онцлоод хэлэхэд ер нь хүн болгоо амжилттай байх ёстой мүү гэдэг асуулт аахгүй. Тий. Одоо ингээл бүгд л ингээл хов өний хөгжил, хүн өөрийгөө хөгжүүл, өөрийгөө тасралтгүй гоё байлга гэж яриад шүү дээ. Хүндий энэ анхнаасаа хүн төрлөختөн үүссэн цагаас энэ хүний амьдралын хамгийн чухал амьдралын утга учирын нэг мөн байсан юм уу? Үгүй л ахгүй юу. Тэгэхээр хүн болгоны амьдралын утга учир гэдэг зүйл чинь өөр аахгүй. Тухайн хүнийх нь төрдөөс хамаарат. Чи яг юунд дуртай, юу хүсдэг? Тэрий чи хээ хариултыг олох юм бэ гэхээр бид эдийн дотор байгаа хүн чинь олох байхгүй. Тэгээ тэр дотор байгаа хүнээс ерөөсөө тухтай ярилцаж суугаагүй байж өөр танихгүй хэн нэгний лекцэнд очиж суугаад танихгүй хүнтэй яриад тэр хүмүүсээс би яг юу хүсэх юм, би яг ямар мэрэгчлээ болох юм, цаггүй цаашдаа би ер нь юу хийж амьдрмаар юм. Тэр хариултыг ерөөсөө олж чадахгүй шүү дээ бид нар. Тийм болохоор дотор хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Энэ хэн туслах юм бэ гэхээр би сэтгэл зүйч гэдэг хүн туслах юм болов уу гэж найдад очисон гэдэг юм ярьж шүү дээ. За тэгвэл нэгдүгürt бол би ийм зүйлийг онцлохыг хүсэж байна. Энэ дээр бол сэтгэл зүйчийн надад зөвлөсөн хамгийн том нэг зөвлөгөө бол оюун санааны бясалгал гэдэг зүйл. Одоо mindfulness гэж нэрлэдэг. Энэ зүйл бол чамд хамгийн ихний том дасгал байх болно. Энэ сэтгэл готрол буюу энэ олон замбраагүй бодлоос өөрийг чинь чөлөөлж чадах. Яагаад гэхээр энэ бол яг одоо цаг дээр төвлөрдөг тийм дасгал байхгүй. Энэ эдийг та Google дээрээс ингээд ухаад YouTube-ээс үзэх юм бол бүр гүн гүнзгий маш олон юм мэдээлэл дэлгэрүүлээд яриад байгаа. За эхний зүйл бол ийм байлаа. Найз нь яагаад сэтгэл зүйч дээр очсон бэ гэдгийг бол одоо нэг нүггүй маш олон хүмүүст хэллээ. Тэгээ бид нар ч робот биш шүү. Хүн болгоныг л тэр нэг одоо нэг огт ерөөсөө танихгүй хүнээ бид нар ингээд онцлоод ингээд магтаад ямар нэг цаашаал өгчдөг. Энэ тайна подкаст хийдэг, тайна бол мундаг гэд. Тэгээд тэр хүнийг тийм байдлаар бид нар ингээд одоо тайзалчлаа гэсэн үг шүү дээ. Дүгнээд энэ хүн ийм гэх. Тэгээ нөгөө хүн чи өөрөө тэр хүмүүсээс тийм олон хүндлэл аваа, тийм олон сэтгэл авсан хүн чинь үгүй би яг энэ хүмүүсийн хүлээлтэнд л байхгүй бол болохгүй шүү дээ гэдэг хандлагаар би өөрийгөө хүчилж байгаа. Тэгээд ерөөсөө өөрийнхөө дотор хүсэж байгаа хүнтэйгээ ярилцахгүй тэр олон хүмүүсийн хүсэж байгаа хүсэлд нийцүүлж би өнөөдөр үйлдэл хийж амьдарч байгаамаа. Энэ өөрөө миний хувьд бол өнгөрсөн жил 2 жилийн хугацаанд том буруу үйлдэлүүд байжээ. Тэгээд би амьдралынхаа алхам тутмаас таашаал авч чаддаггүй байжээ. Яг энэ цаг мөчтөд амьдарч чаддаггүй байжээ гэдэг зүйлийг ойлгосон шүү. Тэгэхээр энэ амьдралд өөрийгөө сонсоод өөрт чинь хамгийн хайртай тийм хүмүүстэйгээ илүү цагийг зарцуул. Тэр л хамгийн гоё тийм мэдрэмж санагдсан. Би ялтчгүй энд нэг орж ирээд чиний энэхүү гаргаж байгаа чин зориг тийм ээ чиний гаргаж байгаа энэхүү нэг нуугүй байгаа байдлыг бол яхаа аргагүй
одоо сайшаах хэрэгтэй гэж би бодож байна. Би бас хэдэн одоо хоног 7 хоногийн өмнө сэтгцэн эрүүл мэндийн тухай подкаст хийсэн. Тэгээд одоо бит хоёрын яг энэ хүү ярьж байгаа ярианууд, хэлж байгаа бүр үгнүүд хүртэл маш чухал гэж би бодож байна л да. Яагаад гэхээр чи бит хоёр одоо хин хинэн сэтгэл зүйч төр очоогүй бол энэ бүх одоо бүр хэрглэж байгаа үгнүүд хүртэл гарч ирэхгүй байх. Яг нуу штэ. Нуу бит хоёр те. Тэгээд би бүр хамгийн их баярлж байгаа зүйл нь юу гэхээр одоо яг 50-аа түрүү ингээд надад одоо мэдэрсэн мэдрэмжүүдээ яг ингээд та бүхэнтэй хуваалцлаа штэ. Энэ мэдрэмжүүдийг 50-аа өмнө надад ингээд өөрөө яг тийм ээ хуваалцаар ирсэн байхгүй юу. Тэгээд яг тэрийг нь ингээд эргээгээ дахиж сонсоод 50-аа тэрийг яагаад юу байсан гэдгийг ингээд тодорхойлцсон нь өөрөө маш үнцэнтэй санагдаж байна. Тэгээд би 50-аа түрүү надад ингээд яг гинэрэга эхлүүлэхдээ нэг үг ингээд надад ингээд айгүй хүчтэй баг цохиод авлаа л да. Тэр нь юу гэхээр сэтгэл гутрал гэдэг энэ үг. Тэгээд яагаад би хэлж байна гэхээр бид нар одоо ингээд өдөр тутмынхаа ярианда 50-аа маань чинь сэтгэл гутралд орсон байна гэж хэлдэггүй шүү дээ, тэ. Энэ бол ерөөсөө хэрэглэгддэггүй үг. Тэгээ би гайхаж байна. Чи энэ сэтгэл гутрал гэдэг үгийг сэтгэл зүйчдэр очихоос өмнө хэрэгэлсэн үү? Эсвэл сэтгэл зүйчдэр очоод чамаа сэтгэл гутралтай байна ч гэдэг юм уу? Эсвэл энэ сэтгэл гутралын шинж тэмдгүүд байна гэж чамд тодорхойлоход тусалсан уу? Сэтгэл зүйчдэр очсны дараа сэтгэл зүйч маань одоо бүтэн нэг цаг миний яриаг сонсоод сэтгэл гутралын болвол шинж тэмдэг бол чамд ажиглагдаад нэлийн удацсан байна гэдэг юуг бол хэлсэн ба. Өмнө нь бол ерөөсөө сэтгэл гутрал гэдэг тэгэнгүүт юу яриад байгаа юм те? Бараг чи ямар амар хүн сэдв хүнддیں۔ Юу гэж би тийм амар хүнд асуудалд орсон байдгийг гээд би тооц цотдог гэсэн бохоггүй. Найзуудаа янз бүрийн асуудал ярихад те. Тэгээ найзуудаж бараг надаас энэ асуудал хөндөж ярихгүй шүү дээ. Сэтгэл гутрал гэдэг үгийг чинь бараг бид нар өдөр тутмын яриандаа чиний хэлж байгаа шиг бид нар хөндөд байдаггүй байхгүй. Тэгээ мэрэгжлийн хүн дээр нь очиад бүх зүйлээ ярингууд тэр хүн чинь тэр миний ярьсан мэдээлэл дээр үндэслээд онш тавьж байгаа. Тэгээд би бас яагаад энийг асууж ийн гэхээр бидний дотор байгаа эмоц, тийм ээ, сэтгэл хөдлөл, эдгээр зүйлсүүдийг хүн өөрөө нөгөө юу гэдгийг ойлгодоггүй. Айгуу сонио. Тэгээд ингээд маш олон ингээд мэдрэмжүүд байгаад байдаг. Гэтэл юу надад амар тусалт юм шиг санагдсан бэ гэхээр шошиглох. Чиний мэдрээд байгаа мэдрэмж чи энэ юм аа. Чиний мэдрээд байгаа энэ зүйл чинь энэ юм аа гэд одоо лейбл хийх буюу шошиглох, тийм ээ, 50-агийн хэлж байгаагаар онцлох бол амар мэдрэмж өгд юм бэл. Яагаад тэгэхээр чи өмнө нь юутай ингээд орооцолтоод байгаагаа мэдэхгүй байсан бол одоо бит хоёр би ч гэсэн нөгөө манай сэтгэл зүйч маань намайг сэтгэл гутралын шинж тэмдэгтэй байна гэсэн аахгүй. Гэтэ энэ нь болохоор урт удаан хугацааных биш 50-агийнхаас ялгаатай миний бодож байгаагаар юу вэ гэхээр нөгөө энэ жил надад маш их одоо өөрчлөлтүүдээс болоод одоо энэ их өөрчлөлтүүдээс болж сэтгэл одоо энэ өөрчлөлтүүдэд одоо би эргээгээд хариу үзүүлэхдээ сэтгэл гутралын шинж тэмдгээр илэрвэж гинэ гэсэн баггүй. Тэгэхээр ингээд онцлцохоор зэрэг онц өгчхөөр зэрэг одоо би энийг контролдож байгаа байхгүй тий. За эн чин сэтгэл гутрал эн чин эннээс болж байгаа. Одоо би юу гэдгийг мэдж байгаа юм чин надад хүч чадал нь ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш чухал гэж би бодсон. Тэгээд 50-агийн маань одоо энэ түрүүн асуусан асуулт тийм ээ миний туршлага тэгээ болон 50-агийн энэ туршлагын дээрээс үндэслээд би бол нэр хамгийн чухал зүйл нь энэ юм болол гэж бодож байна. Яагаад сэтгэл зүйчдэр очих хэрэгтэй вэ гэхээр шошголж өгнө. Өнгөрсөн жилийн хувьд хийсэн хамгийн том зоригтой алхмуудын нэг энэ байх. Дараагийн миний амьдралд бас нөлөөлөх би өөрийгөө илүү олоход туслах том алхмаа хийчлээ гэж надад бол баяртай байна. Тэгэлгүй яах вэ? За энэ дээр би тэгвэл хоёр зүйл нэмээд дуусгах уу? За тэгээ. За товчхон товчхоороо тий. За одоо тэнгууд нөгөө сэтгэл зүйчдэр очиод өөрийнхөө дотоод хүнийг олно гэдэг зүйл дээр илүү төвлөрөх гэдэг шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө эрч хүч буюу энерги гэдэг зүйлийг хэрхэн зөв зөвхөстэй зарцуулах вэ гэдэг нэг асуулт гарч ирж байна. Би одоо бол маш их эрч хүчтэй энергитэй хүн гэж өөрийгөө боддог. Гэхдээ би тэр зөв зүйлүүдэд хуваарлж зарцуулж чаддгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зүгээр өөрийгөө завгүй байлгах гэж бусдад гоё харагдахын тулд зарим зүйлийг өөрөө хүсээгүй байж хийдэг. Тэгэхээр маш их эрч хүчтэй хайрын энерги би буруу зүйл зарцуулж ийн гэдгээр анзаарсан. Тэгэхээр хүн өөрөө юунаас энерги юм уу эрч хүчээ нөхдөг юм бэ гэдэг хэдүүлээ яг энэ сонсож байгаа хүмүүс анзаараасаа гэж хүсэж байна. Магадгүй миний хувьд бол найз нөхөд буюу хамгийн хайртай надтай санаа оноо нийлдэг хүмүүстэйгээ ярьж суугаад амьдралынхаа тухай, ирээдүйнхээ тухай үзэл бодлоо хуваалцаа тэр суусан эрч хүч
50 гэдэг хүнийг урагш нь хөдлөгд юм байна. Тэр миний авдаг нэг гэсэн. За хоёр дахь нь нойр. Бид нар доор хаяж 7-оос 8 цагийн нойроо авч явах хэрэгтэй. Нойр ямар чухал юм бэ гэдгийг өнгөрсөн жилийн хугацаанд маш сайн биеэрээ тулаа мэдэрлээ. Гурав дахь зүйл нь хоол. Бидний идэж байгаа хоол, тэгээд тэр идсэн хоолоо бид нар боловсруулах явц. Боловсруулах нь гэдэг маань бид нар дасгал хөдөлгөөн хийх. Энэ болгон бид бүгдийн амьдралын тэр хэмнэл ямар хүчтэй нөлөөлж орж ирдэм. Яа тэр өглөөний гайхамшиг гэдэг номыг уншичаад дасгал хөдөлгөөн би нөгөө энэ сэтгэл готол гэдэг шинж тэмдэг ажиглагдаад байгааг өөрийгөө анзаахгүй. Тэгээ өөрийгөө тайвшруулахын тулд надад хамгийн түрүүнд хийх аргачлал гэх юм уу юу байсан бэ гэхээр дасгал байсан байхгүй. Тэгээд өдөр болгон 30 минут гүйдэг байсан. Ажлын цаг дууссан дараа. Тэр үнэхээр гайхалтай имчилгээ байсан шүү залуусан. Яг одоо ингээд хүмүүс эргэлзэж байгаа ямар нэгэн зүйл би шийдвэр гаргах гэдэг. Ерөөсөө би хаана яваад байгааг мэдэхгүй байна. Та надад зөвлөөч гэж маш олон хүмүүс хэлдэг байхгүй надаас асуудаг. Би тэр хүмүүст юу гэж хэлдэг вэ гэхээр за тэгвэл чи маргаашнаас 21 хоног тасралтгүй нэг өдөр дор хаяж 30 минут гүйч. Гадаа байна уу? Жим дотор ороод зааланд байна хамаагүй. Тэгээ 21 хоног тасралтгүй чи 30 минут гүйчээд за одоо тэгээд тэрний дараа хоёулаа гоё кофе уугаад сууя. 21 хоног би гүйчлээ таны хэлснээр одоо хоёулаа гоё кофе уугаад яг тэр мэдэрсэн тэр энэ дасгалын ард гарсан зүйлийг хуваалцсан гэж нэгэн ч яриагүй. Тэр бид нар өөрсдөө асуудал байгаагаа мэдээд байгаа бол тэр асуудлыг шийдэхийн тулд өөрөө тууштай байх хэрэгтэй байхгүй. Тууштай тэр ямар нэгэн зүйлийг хийж ийж тэр чинь асуудал хаалгаар. Тэгээ дасгал үнэхээр хүчтэй байлээ шүү гэдгийг би үнэхээр дахин та бүхэнд хэлье. Тэгээд эргэлзэж байгаа бол шууд цүнхээ бариад гутлаа бариад шууд гүү. Заавал хүнд дасгал хийх албагүй. 30 минут сайхан гүйч, 15 минут байраад гүйч өвлийн хувцас амсаад. Би тэрийг л хүсэж байна. За, гурав дахь зүйл нь сорилт гэдэг зүйл аа. Бүтэн энэ жилийн хугацаанд би ажиллаж байгаа хугацаанд маш олон зүйлээс ингээд тойрч зугтдаг байснаа анзаарлаа. Өмнө нь ингээд би тэрийг чадахгүй шүү дээ. Би яг сайн бэлтгэдэггүй байгаа. Тийм болохоор би энийг хийх арай цаг нь болоогүй. Дандаа ингээд тойрч зугтдаг. Гэтэл өөрөө энэ тойрч зугтах үе шат чи яаж явагдсан бэ гэхээр эхэндээ тэр нөхцөл байдлаас би зайлсхийчлээ. Хэсэг хугацаанд тайван байна. Эргээл нөгөө нөхцөл байдал чинь хүрээд ирнэ над дээр. Эргэж ирэхдээ илүү их дарамттайгаар над дээр ирдэг. Тэг хүссэн үсээгүй энэ тойрогт орсон хүн бол энэ тойрогоос гарахын тулд би тэрнтэй нүүр тулахаас өөр арга байхгүй. Тэр үүнийг би сорилт гэж нэрлэдэг байна. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд 50 гэдэг хүнийг сольсон маш олон үйл явдлууд явсан. Тэр нь гадны хүчин зүйлүүдийн нөлөөтэйгэр юм уу хүчээр баг зарим нь би хийхээс өөр сонголт байгаагүй. Өдөрлөгөөр шийдвэр гаргаад за 50 чи хийх ёстой чамд даалгалаа гэхэр чинь би хийхгүй чадахгүй гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр сорилт руу намайг түлхсэн байхгүй. Гэтэл энэ сорилтуудын ард гараад би ямар шагнал авсан гэж хамгийн том шагнал нь сорилт болгоны араас хүний амьдралд хамгийн том одоо юу гэх юм би нэг хүү өөрийнхөө тэр дотор ямар хүч чадал байгаагаа мэдэрдэг юм ээ. Хэмжиж чаддаг юм ээ. Хүү өөрийгөө сольж үзээгүй цагт өгшөө. Хизээч өөрийгөө ямар хүчтэй хүн бэ гэдгийг мэддэггүй юм ээ. Тийм болохоор би хүмүүст хэлэх гээд байгаа. Амар хүнд асуудал юм. Үнэхээр би барахгүй байх гэж бодож байгаа ч юм айж байгаа зүйлээ өөрийгөө сорь. Алдаж яана, онж яана хамаагүй. Тэрний ард гарсны дараа чиний дотор ямар их хүч нуугдаж байдгийм бэ гэдгээ хүн мэдэрдэг юм байл шүү. Тэнаасан тэрийг хэлхий хүсэж байна. За энэ онцлсон зүйл бол энэ гурван зүйл байлаа. За үнэхээр өндөр эмоцтой ярьлаа шүү дээ. Гайхалтай. Тэгэхээр сайхан байна. Надад бол сайхан байна. Бит хоёрын бас ингэж өндөр эмоцтой байгаа нь өөрөө бас энэ подкастын энэ дугаарыг нэг чухал хэсэг нь болов гэж би бодож байна. Тэгэхээр хоёулаа оны төгсгөн шүү дээ өгшөө. Тий. 3 дахь хэсэг оръё. За найз нь чамаас асууя шүү. Амьдралын сургамжуудаас өнгөрсөн жилийн амьдралын сургамжуудаас хаваалцаач. За баярлаа. Тэгэхээр зэрэг би энэ дээр нэх их зүйл яг энэ дээр бодоогүй байсан. Яг үнэнгээ хэлэхэд гэхдээ ер нь нэг иймэрхүү зүйл ярих байх таа гэсэн тийм зүйл бол байсан. Өмнөх хоёр хэсэг дээр бол ингээд тэмдэглэл хийсэн те нэг ийм зүйл ярина гэж бичсэн байсан бол энэ одоо амьдралын авсан сургамж гэдэг дээр хоосон байна л та. Гэхдээ би сая 58-ийнхаа яриаг сонсож байгаа ер нь бол энэ их чухал байсан шүү гэж надад бодогдсон хоёр зүйл байна. За ерөнхийдөө нэг зүйл баг базаа ярьчих болно дөө. За тэр нь юу гэхээр би сүүлд нэг ийм ном подкаст эхлээд сонсоод сүүлд нь тэр номыг нь
уншсан юм а. Тэр нь ямар ном байсан бэ гэхээр Indistractable гэдэг нэртэй ном. За энэ бол өөрөө англи хэлэнд байдаггүй үг баг. Ягаад тэгэхээр distract гэдэг чинь өөрөө нөгөө сатаарах тийм ээ. Сатаарл гэсэн үг шүү дээ. Indistractable гэхээр үл сатаарагч гэж орчуулах юм ба да. Тэгээд би энийг одоо энэ номыг уншнаас хойш ерөнхийдөө бол одоо энэ үл сатаарах одоо төвлөрөх тийм ээ фокус хийх гэдэг сэдвийн хүрээнд бол хэд хэдэн тийм урт одоо блогууд, эссенүүд уншсан. Тэгээд тэр эссенүүд дээр тэрхүү блогууд дээр нэг санаа байн гарч ирээдсэн нь юу вэ гэхээр 2000 одоо энэ 20 оноос ахуулаад ер нь яг одоо энэ цаг үеэс ахуулаад ирээдүйн хэдэн одоо 10 жилийн туршид хүмүүсээс хамгийн их чухал шаардагдах скил буюу чадвар юу вэ гэхээр үл сатаарагч байх гэж байгаа байхгүй. Өнөөдөр дэлхий өөрөө маш одоо ийм баялаг ертөнц тийм ээ. Дэлхий гэдэг чинь өөрөө маш их баялаг, маш их зүйл биднэрт байна. Маш их технологийн дэвшил бүх зүйл байна. Тэгээд юу бас одоо эсэргээрээ багасж байна гэхээр хүний attention буюу хүний одоо анхаарал байхгүй болж дэлхий дээр бол одоо энэ хүний анхаарал гэдэг зүйл бол өөрөө устж байна тийм ээ. Бараг нөгөө улаан наманд орох зүйл нь одоо хүний анхаарал гэдэг зүйл болж хувирж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг үл сатаарагч байх ёстой байна гэдэг бол өөрөө энэ 2019 оны миний бодлоор хамгийн чухал ухаарал байсан болоо гэж би бодож байна. За үл сатаарагч байна гэхээр одоо тухайн яг одоо өдөр тутамдаа үл сатаарагч байхыг мэдээж хэрэгэлэн тэ. Тэрнээс гадна одоо нөгөө амьдралынхаа замыг тодорхойлцоход тэр замаас гажихгүйгээр бас амьдрахыг бас хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би бол илүү яг нөгөө өдөр тутамдаа үл сатаарагч хэрхэн байх вэ гэдэг дээр ярихыг гэтээ илүүд хүсэж байна. Тэр нь юу хэлж байна гэхээр бид нар одоо ингээ маш их бидний анхаарлыг сарниулах энэ хүчин зүйлсүүд бидний ертөнцид байна. Тэгснээс болоод бид нар өнөөдөр завгүй байхыг илүүд үздэг болсон. Завгүй байна гэхээр бидний хувьд нөгөө бахархал болсон те тавина. Одоо яг тавина бол яг нөгөө ажлын байран дээр байгаа хүн учраас илүү сайн мэдж байгаа. Би завгүй байна гэж хэлэхээр нөгөө хүн чинь айгу мундаг одоо чухал хүн болж яг үнэ. Гэтэл өнөөдөр хэн илүү амжилттай вэ гэхээр яг үнэндээ завгүй биш цагаа зөв хуваарлаж чаддаг хамгийн одоо ач холбогдлыг зөв тодорхойлж чаддаг хүмүүс илүү амжилттай байж чадна. Яагаад тэгэхээр бид нэг бол завгүй ингээд өглөө эхлээл шууд завгүй ажиллаа хийгээд байх. Одоо mindlessly буюу одоо ингээд ямар ч бодлохгүйгээр зүгээр ажиллаа хийх аль эсвэл үнэхээр суугаад хитгэн хором энэ ажлыг би үнэхээр хийх ёстой билүү, хийх ёсгүй билүү. Энэ ажлыг хийх би хэрэгтэй мүү, хэрэггүй мүү гэж ингэж асуух энэ процесс өөрөө илүү чухал гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө түрүүн сэтгэл зүйчдэр очсон сэдвээр тайван ярьсан шүү дээ. Ингээд бид энэ мэдрэмжтэй би бас юм адил төстэй мэдрэмж авдаг байхгүй. Одоо би жишээ нь хүний ингээд бичсэн имэйл, над руу бичсэн мессежинд хэдхэн цагийн дотор, хэдхэн өдрийн дотор хариулахгүй бол энэ хүн намайг одоо дургу болох болов тий. Цогт бэлгүүн дээр гэдэг хүн одоо муу хүн болоод хувирчих болов гэж ингэж би айдаг. Одоо хүртэл надад тэр айдас байдаг. Гэхдээ энэ айдас нь амар буруу юм байна гэдгийг би нэг жишээнээс одоо ойлгосон. Тэр нь юу гэхээр дэлхийн 2 дугаар дайны одоо удирдагч Eisenhower дэлхийн бүр 2 дугаар дайн болж байгаа тийм ээ. Амардаг байсан гэж байгаа байхгүй. За би одоо жоохон хэд хоног амарчаад ирийгээд одоо ой мотор ордог ч юм уу те өөр газар руу очиод бүх мэдээллээс тасраад тэр дайны тухайд нэг ч үг солихгүйгээр хэдэн хоног амраад эргээгээд дайн руугаа эргэж ирдэг байсан. Тэгэхээр бодоод үзтээ дэлхийн хамгийн том дайн тийм ээ. Энэ дэлхийг бүр оронгоор нь өөрчилсөн хамгийн их одоо хүний аим хорогдсон энэ дайнд генерал нь энэ дайнд ялахын төлөө амрах хэрэгтэй гэлөө чухалчилсан байна. Тэгэхээр зэрэг одоо юу гэдэг Eisenhower ингэж бодоагүй байгаа байхгүй. За би одоо амарчих юм бол одоо хүмүүс намайг үзий ядаад би одоо муу хүн болно гэж хэлж бодоагүй. Гэтэл эсэргээрээ би амрах нь илүү чухал юм а гэж бодоод тэр хүмүүсийн үзэл бодлыг үл тоон амарч исэн. Энэ нь өөрөө магадгүй одоо тэрхүү одоо энэ барууны улс орнуудын ялалтанд тийм ээ барууны болон зөвлөлт бот улсын ялалтанд нөлөөлсөн чухал хүчин зүйлсүүдийн нэг нь бол яхаарахгүй мөн байсан гэж одоо түүхчид үздэг юм байна лээ. Тэгэхээр зэрэг энэ жишээг би яагаад дуудаж байна гэхээр тэр хүн бол
үл сатаарагч байхын төлөө, indistractable байхын төлөө юу хийсэн бэ гэхээр өөрийнхөө юуны төрөнд одоо ач холбогдлуудыг тодорхойлсон. За би одоо амрах хэрэгтэй. Амрахын тулд би одоо энэ дайны тухай нэг ч мэдээлэл сонсохгүй байх ёстой гэд өөрийгөө ертөнцөөс хүртэл тусгаарлаж чадчихсан их дайны үед. Тэгэхээр зэрэг юугаа нэгт вэ? Юу хоёрт вэ гэдгээ тодорхойлох маш чухал юм байна. За дээрэс нь өдөр тутамдаа хэрхэн одоо indistractable байх вэ гэдэг бол маш чухал юм байна. Тэгэхээр зэрэг бид нар бол хуучин нөгөө завгүй байх айгүй чухал гэж би яагаад тэр жишийг дурдсан бэ гэхээр өнөөдөр бид нар завгүй байна гэхээр бас одоо айгүй connection өндөртэй холболттой байхыг хэлдэг гэж ойлгодог тий тамина. Жишээ нь одоо юу гэдгийг байнгын имэйлэндээ хариу бичихэд бэлэн байх. За одоо сүүлийн үед нөгөө ажлын байруудад одоо яг ажлын байруудад зориулсан чатууд байдаг те. Одоо group me гэдэг юм уу, Slack гэдэг юм уу ингээд. Тэгэхээр энэ чатууд дээр байнгын бэлэн байх. Ингээд үргэлжийн connection бэлэн байх. Одоо social media дээр хин нэгэн над руу Facebook-ээр ч юм уу, Instagram-аар мессеж бичихэд тэрэнд нь би байнгын хариу өгөх ёстой юу гэдэг юм. Эдгээрийг бид нар өнөөдөр асуух ёстой байгаа байхгүй. Хуучин цагт одоо хэдхэн жилийн өмнө 100-ны өмнө тийм ээ. Магадгүй нэг 100 ч биш нэг хэдэн 10 жилийн өмнө бид нэр ямар ч холболтгүйгээр амьдраад энэ дэлхий дээр аль хэдийн биднийг өнөөдрийн байгаа байдал хүргэсэн их амжилтуудыг хүн төрөлхтөн бүтээсэн их ололтуудыг бид нар бий болгосон. Тэгвэл өнөөдрийн бидний энэ завгүй байлгадаг чухал хүчин зүйлийн нэг болох нөгөө connectivity буюу байнгын холболттой байх нь бидний хувьд чухал зүйл мөн юм уу гэж асуух юм бол үгүй. Тэгэхээр зэрэг нөгөө fear of missing out буюу FMO гэж одоо англи хэлээр тодорхойлдог те. Энэ нь болохоор одоо би ингээ байнгын сошиал медиа дээр байхгүй бол, байнгын имэйлээ шалгахгүй бол би ямар нэгэн зүйлээс хоцорчих үедээ гэсэн айдас. Энэ бол одоо байдаг зүйл бүр. Энэ одоо бас нөгөө сэтгцийн эрүүл мэндэд холбоотой зүйл байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энийг бид нар дахиад шошголчдоо ийм зүйл бидэрт байд юм а. Бид нар одоо ингээ сошиал медиа орохгүй бол, имэйлээ шалгахгүй бол, инстаграмаа шалгахгүй бол fear of missing out хийх гээд байна гэж энийг тодорхойлчлаа. Гэтэл яг үнэндээ 50 бит хоёр бол хин хин нөгөө сошиал медиа детокс хийж үдсэн хүмүүс те сошиал медиагаас нөгөө холдож үдсэн хүмүүс яг үнэндээ тэр цаг үе амар амгалан авчирдаг штэ те. Тэгэхээр зэрэг өдөр тутамдаа ядаж 7 хоногт нэг өдрийг имэйлгүйгээр гар утасгүйгээр өнгөрөөлж үзэх бол яахын аргагүй бүр судалгаагаар хит хитэн одоо туршилтуудаа одоо олдсон зүйл хүний өдөр тутмын ажлын бүтээмжийг нэмдэг ийм зүйл байгаа. Ажлын үр бүтээмж, амьдралын одоо утга учир үн цэнийг нэмэхтэй. Тэгэхээр зэрэг илүү indistractable, үл сатаарагч нэгэн байх их чухал юм байна гэдгийг би 2019 оноос ойлгосон. Тэгээд үл сатаарагч байх нь өөрөө бас зүгээр юм байна. Би нэг хүний имэйлд хариу бичихгүй байлаа гэд тэр нь намайг муу хүн болохгүй. Би хин нэгний мессенжерээр бичсэн чатанд хариу бичихгүй хит хонлоо гэд би тэр муу хүн болохгүй. Би хизээж холбогдож чадахгүй хүн болох нь миний зорилго биш. Зүгээр надтай холбогдох нь хэцүү байх нь миний хувьд үнцэнтэй зүйл байхгүй. Тэр миний зорилго. Яагаад гэхээр бит хоёрын хувьд 50 бит хоёрын хувьд түрүү хэлсэнчлэн нөгөө хийх зүйлээ тодорхойлцсон. Энэ зүйлээ хийхин төлөө бит хоёрт бол өдрийн 24 цаг гэдэг лимит бол одоо байна те. Үүнийгээ бид нар зөв нөгөө үнцнийг нь тодорхойлоод юунд илүү ач холбогдол өгдөг гэдгийг тодорхойлоод түүн дээр ажиллах нь бит хоёрын хувьд их чухал. Тэгэхээр зэрэг энэ нь зүгээр шүү, үл сатаарагч байх нь зүгээр шүү. Таны хувьд ч гэсэндээ зүгээр шүү л гэж би энийг сонсож байгаа сонсогч таньдаа хэлмээр энэ да. За окей. Баярлалаа. Цаахан хариулт байлаа. Одоо тэгээ бүх зүйл ер нь автоматжуулалт болоод байна. Нөгөө хүмүүс илүү өмнө нөгөө шаргуу ажиллаж хөдөлмөрлөдөг байсан бол тэр цаг үе арт тоцоод хүмүүс илүү ухаалаг ажлын амьдралын хэм маяг руу шилжиж явах шиг технологийн давуу талыг ашиглаад тэглэг яах вэ? За, чиний хувьд. За, би нэг 4 зүйлийг онцлсан байна. Хамгийн ихнийх нь болохоор өнгөрсөн жил гэж 19 оны 5 сард аав минь хагалгаанд орсон л зүрхний хагалгаанд. Тэгээ зүрхний хагалгаанд орж явах яг тэр үед болохоор би ажиллаж таарсан. Тэгээ яг хагалгаа амжилттай болоод дууссан тэр оройн би оройны нислэгээр Улаанбаатар хотод бууж байгаа. Тэгэл онгоцноос буугаад сүнхээ гэрээр орохгүй бүх зүйл аваад 3 дугаар эмнэлэг дээр очиж чаа. Тэгэл хагалгаа бол амжилттай бол. За одоо бол хагалгаа бүх зүйл асуудалгүй болцсон байгаа л да. Тэгээд зүгээр тухайн үеийн нөхцөл байдлаас би юуг олж илүү сургамж надад өгсөн бэ гэхээр
яг чиний хэлж байгаа шиг яг бэлгүүнээ хэлсэн чинь амьдралд яг юу нэгдүгээр тийм бэ, юу хоёрдугаар тийм бэ гэдэг зүйлээ би ялгаж чадаагүй, тухайн шийдвэр гаргаж чадаагүй байна. Магадгүй урд өдөр нь би урд өдрийн нислэгээр би очиж болох байсан нь бол байсан. Гэтэл яг тэр хагалгаан дээр хамгийн ойрн байх ёстой үр хүүхэд нь би одоо жишээ нь хагалгаа дууссан хойно оройных нь нислэгээр очиж гин гэдэг бол би тэр үед өөрийгөө маш ихээр өөртөө гутарч, өөртөө гомдож ирсэн. Хагалгаа амжилттай болсон. Гэхдээ би тэр цаг мөчид байсангүй дээ гэдэг надад их сонир сэтгэл төрүүлсэн. Тэгээд тэр цаг үеэс одоо 5 сараас хойштой одоо би амьдралдаа ямар зүйлийг хөвшил болох гэдэг юм бэ гэхээр аав ээжигээ жилдээ нэг удаа дор хаяж бид нар эмчийн урьдчилсан сэргийлэх бүрэн үзлэгт оруулж яа гэдэг зүйлийг би өөртөө амласан. Тэгээд тэрнээс хойш аав ээжигээ ямар нэг одоо иж бүрэн шинжилгээ гэхээр иж бүрэн шинжилгээнд хамруулаад урьдчилан сэргийлэх үзлэг байна шүү дээ. Тэгэхээр энийг сонсож байгаа хүмүүс байх юм бол өөрийнхөө хайртай хүмүүстэй цаг зарцуулж энэ эрүүл байна гэдэг чи одоо маш чухал асуудал болчиход байна шүү дээ сүүлийн үед. Тэгэл энэ Facebook нийгмийн сүлжээгээр явж байгаа маш олон хандвийн аяынуудыг харахаар чинь бүр ингээд өөрийн ирэхгүй айх тийм айц төрх юм байна шүү дээ тийм муу ярилж байгаа юм биш. Тэгэхээр хүмүүс иймэрхүү зүйлд яах вэ гэхээр бид нар урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үзлэгтэй хамрагдж явах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар ямар ч асуудалгүй. Тийм болохоор би энэ зүйл бол миний хамгийн том сургамж байсан. Тэгээ аав ээж эрүүл мэндэд бол нэлээд анхаарч байгаа да. Сүүлийн үед яаж ин уцаар яриад тэгээд ямар нэгэн жижигхэн чамаагүй асуудал гарах юм бол заалын шинжилгээ өг гээл те. Яа наад асуудал чи яг юу вэ? Тэр асуудлын сайн нарийн мэржлийн эмчээр үзүүлэх хэрэгтэй гэ. Тэгээд тэгж анхаарал дууснаас миний хавтал хамгийн том сургамж байлаа. За хоёр дахь зүйл нь болохоор хүмүүс бид нар чи ер нь өөртөө итгэх итгэл гэдэг зүйл нь одоо нэг бат бэх гэх юм уу? Бат бид нар өөртөө итгэлгүйгээсээ болоод маш их эргэлздэг юм байна. Би ямар цаг үеүүдэд хамгийн их эргэлздэг вэ гэдээ бодсон чи хүн чи өөртөө итгэлгүй бат итгэл байхгүй тэр цаг үеүүдэд эргэлздэг. Тэгээ ирээдүйдээ маш ихээр санаа зовдөг. Тэгээ энэ нь ямар үр дүнд хүнийг аваачдаг юм бэ гэхээр хэн нэгний хэлсэн тэр үгээр ингээл савладаг. Тэнд нэг хүн очил юм хэлчихэнгүүт нөгөө нэрээ тийм ч юм уу гэх тэр өөрийн гэсэн ямар нэгэн тууштай үзэл баримтал байхгүй. Тэгээ нөгөө тийм хүмүүс чи өөрөө бат итгэлгүй хүн чинь төрхөн зуурын ололт амжилтанда сэтгэл ханждаг юм. За тэгээ болчлоо гэдэг. Тэгэхээр өөртөө итгэх итгэл гэдэг зүйл ямар чухал юм бэ гэдгийг яг өнгөрсөн 10 сар дан гадаад хүмүүсээс бүрдсэн энэ багт би орж ажиллаад ойлгож авч байгаа. Би үнэхээр үнийг хийж чаднаа гэдээ өнөөдөр итгэсэн тэр үеүүдэд би тэр ажлуудыг ард гарч. Жишээ нь ингээд мэрэгжлийн одоо маш олон удирдлагуудын дунд гараад би өөрийнхөө судалгаач гэдэг юм уу төслөө танилцуулахад би 100% итгээд өөртөө итгэлтэй гарсан үед би тэр төслөө маш сайн амжилттай танилцуулсан. Жоох эргэлзээл гараад ярихад бүгдэр нь англи хэл дээр яг санаагаа 100% илэрхийлж чадахгүй. Тэгээ нөгөө төслийн хүмүүстэй гол санаагаа хэлж чадахгүй. Тэр асуудал болчихсон. Тэгэхээр бид нар ямар ч зүйлийг хийх гэж байсан өөртөө итгэх буюу өөртөө итгэж тэр зүйлдээ итгэл үнэмшилтэй болсон цагт бол ямар ч зүйлд бүтдэг юм байлээ шүү. Бид бүхэн артан гардаг юм байлээ шүү гэдгийг хэлхийг хүслээ. Тэгэхээр хүн 100% би өөртөө итгэнэ гэдээ итгэчихгүй л дээ. Тийм амар зүйл гэж байхгүй. Тэгэхээр ямар үед хүний итгэл нэмэгддэг юм бэ гэхээр тэр зүйлийг маш олон удаа туршиж үзээ хийж үзсний үзэл байх тусам итгэл нь нэмэгддэг юм бэл. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг айж байгаа бол тэрийг эхлээд хий. Эхнийх нь алхмыг хий, хоёр дахь алхмыг хий. Тэгээ өөрийн мэдлэхгүй гурав дахь зүйл дээр нь анхны айдас чинь багассан байдаг. Тэгэхээр нөгөө өөртөө итгэх итгэл айдас хоёр чинь ингээ нэг зөрж ийна гэсэн үг баг. Өмнө айдас нь айгүй өндөр байсан болов тэр зүйлийг давтан хийгээд тэр айдастайгаа нүүр тулах тусам айдас нь багасаад өөртөө итгэх төвшин эсрэгээрээ нэмэгддэг. За ийм зүйлийг онцлоё гэж бодож байна. За гурав дахь зүйл нь одоо дасгалжуулагч буюу нөгөө коуч гэж нэрлэдэг. Миний коуч бүтэн жил өнгөрсөн хугацаанд одоо жилийн хугацаанд ингээд уулзалтууд тогтмол уулзалтууд хийж штэ. Юу гэж хэлсэн бэ гэхээр хүн нь ямар ч зүйлд баг хамт олон байна уу, гэр бүл байна уу, найз нөхөдтэйгээ хамтарч бизнес эрхэлж байна уу? Би энэ баг хамт олонд энэ найз нөхөд өөрийнхөө гэр бүл хайртай хүмүүст яаж хувь нэмэртэй байх вэ гэж бодож бай гэж. Тийм өнцгөөс хандаж тухайн зүйлийг ажлыг гүйцэтгэх юм уу, ямар нэг үйлдэл хийх юм бол үр дүн өхөн чамд эргүүлээд өгж байгаа үнц нь хэмжээлшгүй их байдаг гэдэг санааг хэлсэн байхгүй. Энэ бол үнэхээр үний юм байлээ. Энэ үнэхээр зөв ажиллаж чаддаг. Би өөрийнхөө баг хамт олонд яаж
хамгийн сайн багийн тоглогч нь байх уу, багийн гишүүн байх уу, өөрийнхөө багийн тэр гишүүнийхийг хийж чадахгүй байгаа зүйл нь яаж хувь нэмэр ороод тусалчих уу? Тэгж бодоод хандангууд удирдлагч нь чамайг үнэлж эхэлнэ. Баг хамт олон чинь чамайг гэж одоо чамд илүү боломжуудыг олгоно. Тайвнаа чинь баг хамт олондоо илүү оролцоотой, санаачлагтай байдаг. Тайвнаад энэ боломжийг олгочих. Энэ удаадаа би хойшоо суучих гэдэг юм уу? Тэр нөгөө эргүүлээд миний төсөөлж байсан үр дүнгууд маань бүр хэмжээсгүйгээр надад ирдэг юм байлээ. Тэгэхээр яаж хувь нэмэр оруулах вэ гэдэг өнцгөөс хүмүүс бүх зүйл тандаасаа гэдгийг би хүмүүсээс хүсэж байгаа. За дөрөвдөг зүйл нь болохоор санхүүгийн хувьд гэж байна. За би бол одоо өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын хувьд бол нэлээд хувьцаа худалдаж яваад энэ зах зээлд бол тоглож үзлээ. Үннийг хэлэхэд бол яг ингээ 2019 он төгсгөлийг харахад бол миний тэр алдагдал бол хасахтай гарч байгаа. Ямар нэг тэр яг хувьцааны зах зээлээс би бол ашиг олоогүй. Төсөөлж яснаас их хэмжээний алдагдал үлээсэн. 19 хоног угтж чинь. Тэгээ би байнга амжилттай байхгүй шүү дээ. Яг амжилтгүй зүйлээ бас яхан зүйтэй. Энэ надад ямар сургамж өгсөн бэ гэхээр хүн альва нэгэн зүйлийг ялангуяа санхүүгийн шийдвэр гаргах гэж байгаа бол хизээж битгий сэтгэл хөдлөлөө дагаарай. Санхүүгийн шийдвэр гаргах гэж байгаа хүн бол тэн дээр дүн шинжилгээ хийх ёстой, судлах хэрэгтэй. Тэгээд хэн нэгний хэлсэн үгээр биш те. Өөрөө түүнийгээ судалж, мэдээллийг цуглуулж, түүн дээр дөрөөлж шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй. Миний хувьд бол өнгөрсөн жил сэтгэл хөдлөлөө дагсан, өөрөө судлаагүй байж маш олон хүмүүсээс мэдээлэл цуглуулаад тэр олон мэдээлэл дээр үндэслээд шийдвэр гаргацсан. Тэгээд тэр нь бол намайг тодорхой хэмжээний санхүүгийн алдагдлалд ороход нөлөөсөн байна. Тэгэхээр санхүүгийн шийдвэр гаргах гэж байгаа хүмүүст бол би энэ үнийг захиж хэлмээр байна. Үнэхээр шаардлагатай гэж үзэх юм бол мэдхгүй зүйлээр оролдоход хэрэггүй. Энэ зах зээл бол угаасаа тийм амар хүнд бол ашиг авчихгүй. Мэдээж та ашиг олж байна гэдэг бол тэнд өөр хэн нэгэн зарлаг гарч байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр маш цөөн хүн хождог зах зээл. Тэр санхүүгийн хувьд бол бид нар илүү судлах хэрэгтэй байна л гэдгийг ойлгосон доо. Цаашаа би илүү үнд сурч сургалтанд сууж үүнийг илүү гүнзгий судлах хэрэгтэй гэдгийг ойлгосон. За иймэрхүү хамгийн онцлог амьдралын сургамж бол 19 оноос ийм байлаа да. Баярлалаа Тайвнаа. За тэгэхээр би Тайвнаагаас нэг зүйлийг хүсэж байна. Одоо яг энэ хүү дөрвөн сургамжин дээр үндэслээд болон ер нь өнөөдөр энэ 2019 онд дүгнээд сүүлийн хэд хоног бодож байхад 2020 онд юу хиймээр байна? 20 оноос юу хүсэж чинь түүнийг хаваалцвал шууд үргэлжлүүлээд ярил. За 20 онд маш олон зүйл байна. Тэгээд тэрэндээс би хүмүүст өгөөжтэй байх болов гэдэг үүднээс тэр зүйлийг ярив. Тэгээд би зарим зүйлийг бас хасъя гэж бодож байна. Өөртөө маш их ачаал өгөхөр зүйлүүдийг бас бичсэн байж болох юм тийм төгс төгөлдөр хүн болох гээд. За хамгийн их нь болохоор хувь хүний хөгжил гэдэг зүйл байна. За. Хувь хүний хөгжилтөд би юу хийх вэ гэхээр IELTS-ийн шалгалт өгөхөр болсон. 19 оны 8 сард. Тэр үүндээ илүү тууштайгаар бэлдэх хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Хоёр дахь нь болохоор дасгал хөдөлгөөн гэж байгаа. 7 хоногт дор хаяж 8 цагийг үн дасгал хөдөлгөөн зарцуулъя гэж. Тэгэхээр бид нар 7 хоногт бол 168 цаг байдаг юм байна. Тэгэхээр чинь бид нар 8 цагийг 7 хоногт дасгалд зарцуулах гэхээр ердөө нийт 7 хоногийн нийт цагийн 5% байгаа байхгүй. Тэгэхээр харьцангуй бага байгаа зүйл. Тэгэхээр би энэ дасгал хөдөлгөөн болон IELTS-та бэлдэнэ гэдэг энэ хоёр зүйл дээр тийм зуршлын habit tracker буюу нөгөө зуршлаа хэмжих тийм зүйлийг өөртөө боловсруулсан байна. Тэр нь яасан бэ гэхээр 31 сар болгоноор нь ингээ гаргаад 31 өдрөөр нь хойш нь татаад за өдөр болгон би ямар зүйлүүдийг хийх юм те. Яг одоо энэ 8 сард IELTS-ийн хүссэн оноонд хүрэхийн тулд би тэгвэл өдөр болгон яг юу хийх ёстой юм? 7 хоног 8 цаг зарцуулах дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа бол ямар дасгал хөдөлгөөн хийх ёстой юм? Ямар булчин дээр илүү ажиллах юм гээд доошо бүх зүйлүүдэд жагсааж бичсэнгүүтээ нэгсэнд зорилгоо би задлж гин гэсэн үг байхгүй. Ерөнхий зураглалаар биш те. Би дасгал хийн, IELTS өгнө гэдгээд биш. Илүү нарийн нэг өдөр болгоноор нь задлаад тэгээд ингээд хийсэн зүйлүүд дасгал юм уу хийсэн дасгал хөдөлгөөн яа юу байдیں۔ Тэр зүйлүүдэд будаад явж байгаа. Тэмүүдэд 31 өдөр чинь ингээд дуртай өдрүүдэд чинь ингээд будаад яваад тэр будсан зүйлүүд дээрээ би яг хэдэн цаг зарцуулав гэдгээ дээр нь цэвэрхнээр бичээд явуул зүгээр юм шиг байна. Тийм бол би IELTS-ийн магадгүй хүссэн оноонд хүрэхийн тулд нийт хэдэн цагийг зарцуулжээгээд дараа нь үр дүнд хүрсний дараа хэмжигдэхүй зугаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол иймэрхүү зүйлүүд дээр анхаарахаар явчихж байна.
За дараагийн 3 дахь зүйл нь санхүүтэй холбоотой юм байна. Тэгээ миний хувьд бол санхүүгээ яаж хөтэлдэг вэ гэхээр ингээд цаасан дээр ингээд санхүүгээ бичдэг байхгүй. Улиралдаа нэг удаа ингээд санхүүгийн одоогийн нөхцөл байдлуудаа дүгнээд тэгээ цаашдаа санхүүгийн зорилго нь юу байх юм? Орлого зарлага минийх нь ямар хүү байна гэдэг байдлаар ерөнхий зураглалаар харддаг. Цаасан дээр тайлан гаргадаг. Тэгсэн чинь сүүл би тэр Ану харчуу гэдэг ютубер байгаа даа шүү дээ. Маш олон хүмүүс мэдэх хөх нөө дөрвөн төмсөр нь тий. Дөрвөн төмс гэдэг блогоор нь. Тэгэхээр тэр бүсгүйгийн ингээд гаргасан контентыг үзэж ийсэн чинь бүр үнэхээр хэрэгтэй зүйлүүдийг ярьж байгаа байхгүй. Тэрэн дээр болохоор нэг аппликейшн санд болгож байгаа юм л да. Money Pro гэдэг. Та Ану харчуу гэдэг ютуб дээр хайгаад үзэх юм бол тэр видеонууд байгаа. Үнэхээр тасархай хэрэгтэй санхүүгийн зөвлөгөөнүүд байгаа байхгүй. Тэр тэгээ Money Pro гэдэг аппликейшн болохоор орлого зарлага хянах боломжтой. Тийм үнэхээр энэ амарх юм билээ. Тэгээ бүр тайлбарлалцсан. Тэгээд энийг та гүнзгийрүүлээд үзээрэй гэж хүсэж байна. Тэгэхээр эх онд бол миний зорилго бол санхүүгээ орлого зарлага удирдалтаа нэг удаа ингэж хяндаг байсан бол одоо өдөр болгон хийнэ. Тэр аппликейшнийг би худалдаад авсан өнөөдөр утсан дээрээ суулгацсан. Яг одоо энэ цаг тэгмэд тэрэн дээр ямар орлого оруу тэрийг ингээд бүгдийг нь оруулчин бүх дансуудаа оруулчин. За зарлага гаргахлуунд биччин. Тэгэл ингээд тэр чин репорт надад өгөөд байгаа гэсэн үг байхгүй. Аппликейшн надад тайлан гаргаж өгөөд байна. За та юунд их мөнгө зарцуулаад байна? Таны орлогын түвшин ямар байна? Санхүүгийн зорилго чи юу юм те? За тэгэхээр санхүү дээр ингэж анхаараа гэж төлөвлөж байгаа. За тэгээ тоон байдлаар энэхийдээ багцаж ярих юм бол орлоготой ажил гэдэг нэг зүйл байгаа ш. Тогтмол орлоготой ажил. Тэр нь одоо миний энэ ажил байгаа. Оюутлогоо төсөл дээр ажилладаг. Би ийм сайхан хамт олонтой ийм гоё олон улсын төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээ энэ би ажиллаад явж байхад сар болгонд бол надад цалин бол орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр тогтмол орлоготой ажил дээр би ирээдүйд юу хийх вэ гэж. Тэгэхээр мэдээж тогтмол орлоготой ажил дээр байр сууриа ингээд бэхжүүлэхийн тулд миний хувьд жил болгоны 12 сар 11-ээс 12 сард удирдлагуудтайгаа суулж хөгжлийн төлөвлөгөө гэж гаргадаг байхгүй. Тэгэхээр тэр хөгжлийн төлөвлөгөөн дээр яадаг вэ гэхээр сул тал давуу талаа нэгсэндээ дүгнэ би. Тэгээд хүмүүс нэг 16%-ийн нэг төрөл өгдөг шүү дээ. Тэрийг хүмүүс тодорхойлчвол их зүгээр юм лээ. Би удирдлага буюу ментортай болсон. Тэгээ 11 сар. Тэгээ ментортойгоо сууж байгаа. Тэр хувийнхээ зан чанарыг ингээд тодорхойлоод 50-аагийн сул тал юу юм бэ? Давуу тал юу юм бэ гэдгийг гаргаад ирчих. Тэгээ давуу тал гэдэг зүйл бол чамд төрлөөсөө суудсан байгаа зүйл юм чи. Тэр бол хизээ нэгэн цагт ингээд ашиглахгүй байсан ч гэсэндээ гарч ирэхэд бол амархан. Харин сул тал дээр чи ажиллах хэрэгтэй байна гэдэг дээр хүрээд өнгөрсөн жилүүдийн биш эх жилүүдийн хувьд сул тал дээр ажиллахад за ийм 50-аагийн сул тал байна. Энэ сул талуудыг нөхөхийн тулд яг аль багт очиж ямар төсөл дээр ажиллавал энэ сул талууд нөхөгдөөд алга болох юм бэ гэдэг зүйлийг гаргаж байгаа байхгүй. Дүн шинжилгээ хийж байгаа гэсэн бид хамтдаа ярилцаад. Тэгээ хөгжлийн төлөвлөгөөн дээр яг тийм нөгөө эхний сард одоо ийм даалгавар дээр ажиллана. Эхний сард тэр хүнтэй хамтарч ажиллана. Тэр багтай ажиллана. Энэ төсөл дээр ажиллана. За энэ эхний сард бол тийм багыг өдөрдөж ажиллана ч гэдэм юм. Тэгээд яг өөрийнхөө сул талдаа тааруулаад хөгжлийн төлөвлөгөө гаргаж байгаа. Үнэхээр амар байдаг. Тэгэхээр бүтэн жилийнхээ юу хийх юм чинь тодорхой болоод ир чинь нөгөө тэнгууд бүтэн жилийн хийх гэж байгаа тэр зүйл чинь хэмжигдэхүй зүйл маш сайн. Хэмжигдэхүй зүйлүүдэд дараа нь үр дүнгийн нь бол хэмжихэд бол нэлээд хэлбэр байдаг. Тэгэхээр орлоготой ажил дээр бол найз нь иймэрхүү зүйлүүд хийх гэж байна. За тогтмол орлогогүй ажил хийж байгаа. За энэ дээр бол би юуг оруулсан бэ гэхээр өнгөрсөн бараг 6 хагас жил болж байгаа хаа. Бид бүхний хүрээллийн санаа нийлсэн найзууд дундаас нэг найз манайд цаанд болоод танаа аппликейшн хөгжүүлэх гэсэн юм аа гэдэг. Тэр нь магадгүй бид нар дараа жил өөрийнхөө энэ аппликейшныхаа хувилбарыг гаргаад яг зах зээл дээр нийлүүлсэн дараа бол маш олон хүнд нээлттэй болох. Тэгэхээр одоо би дэлгэрүүлж яж болохгүй. Яагаад тэгэхээр бид нар яг хөгжүүлэлтийн төвшөнд явж байгаа болохоор. Тэгэхээр энэ аппликейшны саналыг бол цагаат жилийн өмнө надад санал тавиад тэгээд тэрнээс хойш бидэд бол тогтмол уулзах чадахгүй байсан ч гэсэн явсараа байгаад яг өөрийнхөө багийг бүрдүүлээд одоо бизнес төлөвлөгөөн дээр бид бүхэн сууж эхэлж байгаа. Тэгэхээр бол он гараад бол хүмүүс хариуцсан ажлуудаа хийгээд явна гэсэн. Хамгийн сонирхолтой нь энэ баг дотор орсон хүмүүс бүгд тус тусдаа тогтмол орлоготой ажилтай. Тэгээ ажлынхаа бус цагаар энэ үүн дээрээ цаг зарцуулна гэсэн. Тэгэхээр энд юу нэгтгэж байгаа юм бэ гэхээр энэ багийн хүмүүсийг бусдаас суралцъя хамгийн гол нь аппликейшн хийгээд үзчихье тий амьдралдаа. Тэгэхээр энийг хийгээд үзчихээд дараа нь ард нь гарцсан байхад маш том тийм туслаг болж үлдэн тий амжилттай болсон ч болоогүй ч хамаагүй. Тэгэхээр тийм үнцнийг хүмүүс харсан болохоор ийшээ орж ирэх гэж байна. Тэгэхээр миний хувьд бол дараа нь жил тогтмол орлогогүй ажил гэхээр бол ийм зүйлийг хийх нь. За хоёр дахь нь бол Сэхэтэн подкастыг бит хоёр бол
дараагийн төвшөнд гарах зүйлүүдийг ярилцж байгаа тий. Тэгээ бэлгүүний найз маань энэ дээр дэлгэнгээр явах. Тэгэхээр энэ зүйлүүд дээр илүү цаг зарцуулсан бид хоёрын доон гараад бас яаж үүнийгээ сайжруулад контентынхаа агуулга чанар дээр нь яаж сайжруулах вэ? Тэгээд бид хоёр видео контент бас хийж эхлэе гэж хүсээд байгаа. Тэгээд энийг сонсож байгаа хүмүүсийн бол видео контент дээр хамтарч ажилламаа Сэхэтэн баг хамт олонтой ороод гоё контент бүтээгээд явах хүсэлтэй хүмүүс байвал холбогдоорой гэж хүсэж байна. За тэгээд сүүлийн нэг төвлөрч ажиллах юм бол гарааны бизнесийн санаа байгаа. Бас бид бүхний нэг дотны найз одоо бэлгүүнээс тань. Тэгэхдээ бэлгүүнэд би энийг хэлээг байгаа хараа. Тэр хүн өөрөө тэгээд явандаа хэлэх авч. Тэгээд энэ нэг гоё бас санаа гаргаж ирсэн. Тэр хүний санаа, миний найзын санаа. Тэгээд энэ хэрэгжүүлж болмоор санаа юм байна тавина. Тэгээд он гараад юуны судалгааны ажлыг эхлүүлье. Судалгааг нь хийж үзээд энэ үнэхээр боломжтой санаа юм уу? Урт хугацаанд хэр ашиг авах юм? Богино хугацаанд хэдийн хэмжээний зарцлага авах ингээд нэг бүх судалгааг нэгээд эсдлийн үнэлгээг нь хийсний дараа энэ ажлыг одоо илүү хэрэгжүүлэхгүй гэдэг дээр тохирох байх гэж бодож байна. Тэгэхээр одоо санааны төвшөнд битээр сүүл кофе ууж сууж байгаа. За судалгаагаа эхлүүлэх хэрэгтэй байна гэдэг дээр тохирсон байгаа. Тэгэхээр энд бол би үнэхээр хүсэж байгаа. Үнэхээр надад гоё санаа үнэхээр тасархай санаа байсан. Тийм болохоор би бол энийг эцсийн үзээд баг хамтлагийнх нэг гишүүн бодоод магадгүй эхнийх нь хөрөнгө оруулалтын дээр нь өөрөөсөө мөнгө гаргаад энэ төслийг амьдуулах тийм бас хүсэл сонирхол байгаа даа. За тэгэхээр өнгөрсөн 60 жил болоод ийм зүйлүүдийг хийх юм даа. Тэгээ би маш цөөнийн хэллээд ярих юм бол замбраагүй их юм байна. За миний найзууд нэмжлэх одоо дараа нь жил юун дээр илүү төвлөрч, юун дээр илүү эрч хүч энерги зарыг гэж бодож байна. За би энэ асуултанд товчхон хариулахыг хичээе. 50-гийн түрүү нөгөө ярьсан шүү дээ. IELTS, дасгал, habit tracking гэдэг эдгээр дээрээ хийнэ гэд. 50-гийн одоо жишээ ярианаас сонсох юм бол 50 IELTS дээрээ тэдэн оноо аавна гэсэн зүйл хэлсэнгүү. За дээрэс нь дасгал хийгээд одоо хідэн хэмжээний одоо жишээ нь bench press хийдэг ч гэдэг юм уу те хэдэн килограмм булчин нэмхийн ямар жинд очих гээд байгаа ч гэдэг юм уу тийм зүйл ерөөсөө хэлсэнгүй. Харин таймна юу хэлсэн бэ гэхээр 7 хоногт хэдэн удаа хийн 7 хоногийн хэдэн цагийг зарцуулна гэж систем ярьлаа. Тэгэхээр түүнтэй адилхан би бол одоо яг хувь хүний хөгжил буюу амьдралынхаа хувьд амьдралдаа энэ жил одоо нөгөө шинэ жилийн зорилгоо тавихаас илүүтэйгээр өөрийнхөө амьдралынхаа системүүдийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй юм байна гэж өрнөгдөж байгаа. Нэг товчхондоо дурдвал. За ямар системүүд амьдралд маань ирэх жил хэрэгжих бол гэдгийг та бүхэн маань намайг Instagram дээр дагаад мэдэрээ. Цогт бэлгүүн дээр гээд дагаад. За дараагийнх нь болохоор 50-гийн бас хэлсэнтэй холбогдож болно. Тэр нь юу гэхээр нөгөө сул тал гэдэг зүйл чинь нэг талаар хүч чадал. Яагаад гэхээр зарим хүнд давуу тал байдаг зүйлсүүд зарим миний хувьд одоо сул тал ээж болно те. Гэтэл би хэрвээ энэ хүү сул талаа сайн одоо давуу тал болгож хувиргавал энэ нь өөрөө надад хүч чадал болж хувирна. Тэгэхээр зэрэг энийг би бас хэлж байгаа учир шалтгаан нь юу гэхээр хүн болгоод маш их сул талууд бол байдаг. Эдгээр сул талууд нь бидэрт сэтгцэн эрүүл мэндэд одоо их муу нөлөөлөх одоо тохиолдолд бол байдаг. Тийм учраас бас үүнийг харах өнцгөө юу гэж харах өөрчлөлийг уриалж байна гэхээр харах өнцгөө за энэ сул тал бол миний ирээдүйн давуу тал юм шүү гэж хараасаа гэж хүсэж байна. Тийм учраас би 2020 онд бол сул талуудаа давуу тал болгож хувирахыг бол хичээнэ. За дараагийнх нь зүйл нь юу гэхээр би сүүл таймнадаа болон ер нь таймнадаа л ер нь баг хэлсэн баг та. Тэгээ ганц хоёр хүнд хэлсэн баг. Тэр нь юу гэхээр нэг clarity буюу одоо тодорхой байдлыг бэлгэлсэн байгаа. Тэр нь юу гэхээр 2021 онд би ер нь эх орондоо найз хүнтэйгээ хамт буцахаар төлөвлөж байгаа тий. Тэгээд браво. Алга таши. Тэгээ энэ нэг гоё мэдээ. Ягаад гэхээр хуучин бол нэг тодорхой биш байдаг байсан. За яг 2021 онд сургуулаа төгсөөд би нэг жил ажиллах юм уу, ажиллахгүй юм уу те. Яг хизээ Монголдо нэг мөсөн эргэж ирэх юм гэдэг бол нэг тодорхой бус байдаг байсан. Тэгээд энэ нь болохоор надад би яг тодорхой болгосны дараа надад маш гоё санагдсан л да. Би одоо excited боёо их тийм жаргалтай болж хувирсан. Монголдо хурдан очиод ийм зүйлүүдийг хийхийг бол одоо нэг мэдрэмжүүдийг бол авсан. Тэг ялангуяа одоо 50 ингээл аппликейшн хөгжүүлж байгаа, стартап бизнес эхлүүлж байгаа гэл ингээд нөгөө fear of missing out боёо. Ард нь үлдчихгүй гэсэн ингээд нэг тийм айдсчдаг юм аа. Хотлаатлаа. Гэтэ тэрнээс илүүтэйгээр яг үнэ. Гэс ирчих зүгээр өгшөө. Бужигнуулъя зүгээр. Бужигнуулаад өгье. Яг зөв. Тэгэхээр тийм мэдрэмж авдаг байхгүй бужигнуулаад үгүй те. Тэгэхээр зэрэг 2020 он бол 2021 оны 100 би ирлээ гэж бодох юм бол 100 боо эсвэл намрын үйлрэл ирлээ гэж бодох юм бол 2020 он бол миний Америк нэгдсэн улсад өнгөрүүлж байгаа хамгийн сүүлийн нэг бүтэн жил. Тэгэхээр зэрэг
мэдээж хэрэг Монголдо очичоод дахиад нөгөө өөрчлөлтийн үеийг давна штэ. Тэгэхээр зэрэг тэр өөрчлөлтийн үед бол хэрвээ би маш их зүйлийг харамсаад ах юм бол надад маш хэцүү. Би амьдралдаа ер нь хийж болох хамгийн муу зүйлийг хийнэ гэсэн үг. Яагаад тэгэхээр харамсал гэдэг бол өөрөө амьдралыг алдаг. Тэгэхээр зэрэг би Монголдо 2021 онд очихдоо харамсахгүй амьдрахын тулд энэ 2020 онд би Америкийн нэгдсэн улс байгаа дээрээ юу хийж болох вэ гэдгийг маш сайн бодож төлөвлөж бясалгаж түүнийг хийх бол миний 20 оны чухал resolution гэж би үзэж байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь 51 маань хэлсэн нөгөө тогтмол орлогогүй ажил гэдэг дээрээс хэд нэг орлогод ярьчил гэж бодож байна. Тэгээд тэрэн дээр болохоор юу гэхээр 52-ын ярьсан нэг том бүлэг сэдв байгаа. Тэр нь юу гэхээр 2020 он гэдэг бол зөвхөн 1 жил эхлэх биш, бүгд нэг 10 эхэлж байгаа тийм үү. Тэгэхээр зэрэг 10 гэдэг бол өөрөө монголчууд бидний хувьд нэх хэрэглээд байдаггүй үг бах л та. Гэхдээ нөгөө одоо барууны ертөнцид 10 гэдгийг нөгөө decade гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр барууны ертөнцид байгаа бол тэр decade гэдэг бол маш чухал байдаг. Гэтэ бид нар ч гэсэндээ нөгөө 90-ад онд тийм байсан, 80-ад онд тийм байсан гэж ярьдагтай байсан адилхан. Одоо бид нэр хэдхэн хоногийн дараагаас ахуулаад 10-ад онд ийм байсан штэ гэж ярих эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бүхэлдээ шинэ decade, шинэ 10 эхэлж байгаа учраас бид хоёр энэхүү 10-ыг бүтэн хамтрагч нар байна гэж найдаж байгаа. Энэ 10-ны туршид тийм ээ. Тэгээ ер нь 100-аа бүтэн хамтрагч нар байх баг. Гэтэ энэ 10-ыг бид хоёр одоо 1920-ад онд буюу дэлхийн 1-р дайны одоо дараахан 1920-ад оны одоо 20s буюу 20-ад оны decade-ийг одоо барууны ертөнцийн залуучууд Roaring 20s буюу архирч буй 20 он гэж одоо нэрлэдэг байсан. Тэгээ яагаад ингэж нэрлэх вэ гэхээр мэдээч хэрэг одоо аж үйлдвэрлэлчээс хамаараа тэгж нэрлсэн байж болно. Зөндөө олон шалтгаануудаар тайлбарладаг. Гэхдээ бидний бодож байгаагаар магадгүй Монгол залуучууд одоо энэ одоо зүүнний орн тийм ээ зүүнний улс орнууд одоо дорны улс орнууд маань яалтчгүй энэ 21-р зууны тодорхойлж байна. Тэгэхээр яагаад Монгол залуучууд маань тэрний тэргүү игнэнд бас байж болохгүй гэж бит хоёр үтгэж байгаа. Тийм учраас түүний төлөө бит хоёр хийж болох бүхий л зүйлсүүдээ бас хийх энэ одоо жил 10 эхэлж байгаа гэж бодож байна. Архивч буй 20 он, бадамлж буй 20 он юу гэж орчуулах нь бол хамаагүй. Гэтэ яарсан тэр оны энэ 10-ны чухал төлөөлөгч нар бит хоёр чухал одоо туслах, чухал одоо зөвлөх тэр хүмүүс нь бит хоёр 50-аа бит хоёр байхыг бол хүсэж байгаа. Тийм учраас ийм сайхан 10, ийм сайхан жил эхэлж гин гэж найз нь бодож байна да. За баярлалаа. Угаасаа тийм байх болно. Тэрэнд бол 100% би итгэлтэй байна. Одоо нөгөө сүүлд угаасаа Tuesdays with Maury-г маш олон хүмүүс унсан байх гэж бодож байна. Хин ч угаасаа нөгөө үхлийн өмнө ирсэн хүнийг хин ч угаасаа шүүмжлэх эрх байхгүй гэдэг тийм нэг философи байдаг шүү дээ. Тэр номон дээр ч гардаг. Тэгэхээр үнэхээр хийхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол тий. Одоо зөвхөн бит хоёр бол хийхийг хүсэж байгаа тэр зүйлүүдээ ярьж шүү дээ. Яг энэ подкастыг сонсож байгаа мянган залуус байгаа. Тэгэхээр үнэхээр ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж байгаа тэгээ эргэлдэж байгаа босод хүмүүс юу гэж бодох бол би хийх үү яах вэ? Тэгж бодож байгаа бол үгүй зөв шууд хийгээд үз эхлүүл хамаагүй. Чамаа хийгээд үзсэн, алдаад үзсэн зүгээр эцсийн үр дүнд нь очсон байхад хэн ч чамаа шүүмжлэх эрх байхгүй. Чийл тэр амьдралаар амьдрсан, эцсийн дүндээ чийл тэр амьдралаар амьдрсаар байгаад үхэн. Тийм болохоор энэ философиг бүр ингээд хэдий үхлийн тухай би амар хүнд хэлсэд хөндөх гэдэг юм шиг байна. Энэ философиг өөртөө шингээх хэрэгтэй. Хүссэн үсэгүй энэ миний л амьдрал аахгүй. Зүгээр эцсийн дүндээ битээр хэллээс түрүү сэтгэл готрлаас ахуулаад энэ ярианы төгсгөл маань ирэх жилдээ 10 жилдээ бид нар ингээд маш олон зүйл хийж өгдөөмөр байна гэдэг агуулгаар очиж шít. Яагаад энэ юм бэ гэхээр үнэн байгаад жинхэнэ утгаараа амьдрсан шиг амьдрьяа л гэдэг. Зөвхөн өөртөө хүссэн өөрийнхөө төлөө дотор хүсэж байгаа тэр хүнийхээ төлөө жинхэнэ утгаараа өөртөө л амьдрьяа л гэдэг зүйлийг л битээр энэ философиор хэлчих шиг боллоо гэдэг санааг л би сая өөрөө ингээд базаад дүгнээд ингээд окей амар их юм байцлаа. Гэхдээ үнэхээр гайхалтай. За цаг гарган ярилцсанд баярлалаа. Утгагүй болох шинэ оноо сайхан гаргаарай. За тэгээд 98 дахь дугаарыг сонсож байгаа сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд 2019 оны гэр бүлтэйгээ халуун дулаан амсгалтай сайхан ухтараа гэж хүсэж байна. Гэр бүлээсээ хол хүмүүс над чиг бас ажил дээр шинэ он гаргах гэж байгаа гадаад улсын их оронд сурж байгаа, ажиллаж байгаа, хөдөлмөрлж байгаа хүмүүс байх юм бол энэ бол төр хугацааны зүйл шүү. Тэгээд удахгүй хэдүүлээ гэр бүлтэйгээ халуун дулаан амсгалтай хэдэн 10 жилийг хамтдаа шинэ оныг өгдөх болно. Тэгэхээр тэгж бодож байгаа гэр бүлээсээ хол байгаа хүмүүс бол энэ бол төр зуурын бид бүхний сорилт юм шүү гэж та бүхнээс бодоорой гэж хүсэж байна. Тэгээд шинэ оны баярын мэндийг хүргье.